өнөөдөр өөрсдийнхөө төлөө цаг гарган өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө цаг зав гаргаж амралтын өдрөөсөө бас тийм өглөө бүх ажлаа зохицуулаад гэр бүлтэйгээ байх цагаасаа хуваалцаад хүрэлцэн ирсэн өөрсдийнхөө төлөө хүрэлцэж ирсэн та бүхэнд баярлалаа. За мөн дээр нь өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа Хавдар судлалын үндэсний төвийн нийт эмч хамт олоннуудаа баярлалаа. За Хөхний хорт хавдрын даван туулагч нартаа бас маш их баярлалаа. Өнөөдөр бидэнтэй мэдээлэл хуваалцахаар хүрэлцэн ирсэн зочдтой баярлалаа. За энэ эрүүл мөөмний төлөө мөөм нэртэй энэхүү арга хэмжээ маань Queen Mama Facebook group болон хуудас санаачлан за Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг бас санаачилж хамтдаа зохион байгуулж оролцож байгаа. Эдгээр хүмүүстэй энэ чухал сэдвийг хөндөж энэхүү сэдвээр мэдээлэл түгээж цаашдаа Монголын бас ирээдүйд энэхүү хөхний асуудлуудыг илүү багасгахын төлөө санаачлал гаргаж оролцож байгаад маш их баярлалаа. Хөхний асуудал ямар чухал вэ гэдгийг би бол яг хувь хүнийхээ талаас бол амьдралаараа их олон сайхан мэдээлэл зүйлүүдийг хүргэж байгаа. Хүртээмжтэй хүрэх вэ гэдэг ийм одоо сэдвийг ярилцаад энэ үйл ажиллагааг зохиож байгаамаа. 10 сарын болвол Хөхний хорт хавдрын эсрэг сар байдаг. Тэгээд 10 сард бол бид нэр мэрэгжлийн сургалтууд, үйл ажиллагаанууд Монголд одоо удирдамж боловсруулах, хэлэлцүүлэх гэсэн ийм сургалтуудаа ер нь хийсэн. Энэ ажиллагаа төгсгөл болгоод одоо өнөөдрийн ивэнтийг бол олон нийтэд илүү төгсөн зөвхөн Хөхний одоо хорт хавдар гэхээс илүү ер нь Хөхөнд ямар зөнхлөн тохиолдох асуудлууд байдгийг энийг илүү сонирхолтой байдлаар хүргэе гэсэн нэг ийм зорилго байсан. Нөгөө зорилго бол бас яг энэ одоо үндсэн чиглэл маань даван туулагчтайгаа хамт одоо ингээд нэг өдрийг аюу гой өдөрлөг хөтөлбөрөөр хідүүлээ өнгөрөөе гэдэг ийм ойлголт байдаг. Яагаад гэвэл ер нь бол хавдар гэдэг юм одоо онш сонсчод тухайн одоо үйлчлүүлэгч өөрийгөө ямар нэгэн байдлаар нийгмээс сэтгэл зүйн хувьд тусгаарлаж эхэлдэг л дээ. Тэгэл харилцааны хувьд ч гэсэн энэ тийм бодог. Тэгэхээр энэ тэгш боломж, тэгш хүртээмжтэй байдал нийгмийн одоо оролцоонд оролцох гэдэг нь айгүй чухал. Эмнэлэг дээр зөвхөн даван туулагч хэдийн эмэгтэйчүүд уулзаад эсвэл зөвхөн нэг мэрэгжил нэгдэнгүүдээ эмчтэйгээ уулзаад тэгээд байдаг. Тэгэхээр ийм байхад бол
аливаа нэг өдөрлөг хийгээд бүгдээрээ нэг өдөр яг ингээд эмч одоо үйлчлэгч гэхээсээ илүү хүмүүсийн хувьд мэдээлэл солилцоод олон мэргэжилтэд хамтарсан баг нь цугтаа байгаад даван туулагч болгон тэдгээрийг дэмжих усууд хамт байгаад ингээд бүгд мэдээлэлээ түгээе гэсэн ийм одоо зорилгоор хийж байгаа. Тэгэхээр даван туулагчтай бас хүрэлцэн ирсэн байвал маш их баярлалаа. Тэгээ хамтдаа урагшлан хамтдаа тэмцэн гэж хэлж байгаа шүү. За баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр бол бүгдээрээ их чухал хэд хэдэн илтгэлүүд энэ тайзан дээрээс явна. За мөн даван туулагчийн илтгэл манай хөтөлбөрт багтсан байгаа. Дээр нь одоо олонний танил зочин хүрэлцэн ирж гоё урмын сайхан илтгэлийг бидэнд хүргэн. Түүнээс гадна дундаа хилцүүлэг сэдв бас нөө панелууд суугаад модератор хөтлж авч явах ийм хэсэг байгаа. Хамгийн гол нь өнөөдрийн арга хэмжээний төгсгөлд бас хүрэлцэн ирсэн зочид дундаасаа суглаа явагдана. Тэгээд манай дэмжигч байгууллагуудын шагнал болон за хавдар судлалын үндсэдүүд бүтэн биеийн онцлогоо хийлгэх 330 мянган төгрөгийн эрхийн бичгүүдийг хожиж болох нь байна те. Тэгэхээр арга хэмжээгээ дуустал нь байгаарай гэж та бүхнээсээ хүсье. За тэгээд дээр нь бас өнөөдөр ихтгэл тавих сая манай Бат Цүхэнд гарч ирэл ярьж гин тэгээд мэрэгжлийн үг хэллэг айгүй хилэгдээд явцдаг. Яг үндэ энгийн нөгөө ойлголт авахыг сонирхож байгаа зочид маань бол илүү нөгөө нэг юм биднэрт ойлгомжтой яриараа л гэж хэлэх гээд байна л да эмчнэрээс илтгэгч эмчнэрээс. Тэгээд мэрэгжлийн үг их олон болчоор аг анхаарал төвлөрж өгдөг. Тэгэхээр хүмүүстэй илүү энгийн зочидтой зориулаад энгийн үг ашиглаж яриараа гэж эмчнэрээс гуйж байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн хамгийн ихний илтгэл хавдар судлалын үндсийн төвийн эмгэг судлалын тасгийн эмч Болор Эрдэнэ таныг урьж байна. Сэдв мөөм гэж юу вэ гэсэн сэдвээр илтгэл тавина. Эмч гэхдээ өнөөдөр эмгэгэн биш би эрүүл бүтцийг ярих юм байна. Бүтц нь юу вэ? Үүрэг нь юу вэ? Үйл ажиллагаа нь юу вэ гэж та бүхэнд ярих хэрэгтэй юм байна. За би энэ хөгжлийг дараа ярьчээ. За ихсэд бүтцээ бид нар ярив. За хөхийн дэлгэцийн баруун талд болохоор гадна surface anatomy буюу одоо бид бүхний харагдах байдлаараа бүхэн болгон үнийг мэднэ. Үндсэндээ бол хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Хоёр хэсэгт хуваагддаг. Их бие буюу circular body одоо яг хөхний довч байрласан дугуй хэсгийг их бие хэсэг, суг руу байгаа хэсгийг сугны хөхний сүүл буюу axillary tail гэж нэрлэдэг байгаа. Үндсэн бол ийм хоёр үндсэн хэсгээс гадна талаас харагдах байдлаасаа ийм үндсэн хоёр region хуваагддаг байгаа. Тэгээд circular body буюу яг хөхний энэ төв хэсэг маань өөрөө энэ дугуй хэлбэртэй. Тэгээд өөрөө хөхний довч байгаа. Хөхний довч үндсэндээ бол булчинлаг бүтцтэй. Дээрээ олон тооны жижигхэн сүүдтэй. Энэ болохоор сүү гадагшлуулах, шүүрэл гадагшлуулах үүрэгтэй. Түүний гадар ареола буюу нөсөөт хэсэг гэж байгаа. Энэ нөсөөт хэсэг нь болохоор арьсыг бодвол арай их нөсөөжлөхтэй. Жирэмсний үед хэлбэр хэмжээнд томорч байдаг ийм нөсөөт хэсгийг бид нар хэлнэ. Энүүн дээр болохоор тосны булчирхай байгаа. Энийг бол анатомиороо бид нар Монтгомери булчирхай гэж нэрлэдэг. Та нар сайн анзаарах юм бол нөсөөт хэсгүүдээр тийм полип маягийн жижиг ургацгууд байдаг да тий. Тэрийг болохоор булчирхай. Тэр болохоор өөрөөсөө бага хэмжээтэй тосрог шүүрэл гаргаж ирээд хөхийг үрэлтээс, гэмтлээс дээрэс нь нэмэх нь хайженик буюу эрүүл ахуйн талаасаа хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Зүгээр жирэмсэн биш үед ч юм уу адил хөхүүлж байгаа үед бүр их чухал үүрэгтэй учраас ареолын хэмжээ буюу нөсөөт хэсгийн хэмжээ жирэмсэн болгонгууд томордог байгаа. За хөхний хэмжээ бид нар эхлээд анатомийн ярих гэж байгаа учраас
хөхний дотор ирмэг болохоор стернум буюу өвчүүнээс эхлээд сугны дунд чугам хүртэл үргэлжилдэг. Зөвхөн дугуй хэсэг нь болохоор хөх гэж ойлгож болохгүй шүү дээ. Хөхний сүүл болохоор төсөөлөд ярих юм бол бид нар халим загсыг мэдэн шүү дээ. Дугуй хэлбэртээ сүүлэн дээшээ идэн шүү дээ. Яг л тийм хэлбэртэй байхгүй. Тэгэхээр тэл буюу сүүл хэсэг нь болохоор сугны дунд чугам хүртэл үргэлжилж өгдөг. Босон хэмжээ буюу вертикал хэмжээгээрээ 2 дугаар харванаас 6 дугаар харваны хооронд байрласан хос эрэхтэн. Тэгээд цээжний өмнөд булчин дээр байрладаг. Хөх бол үндсэндээ болохоор цээжний булчингаас фасциа буюу маш нэмгэн сөүлөдлөх юм бол маш нэмгэн галгаар хүүтэй шиг зэм фасциа буюу холбох идэг ингэж бүрхэгдсэн байдаг. Арьсны дор бүтэн арьсны доороос ахуулаад цээжний ханаас цусгаарлагдаад тусдаа фасциагаар бол бүрхэгдэж байрладаг байгаа. За тэгээд гадна адилтар нипл ярьла ареолар. За окей. За бид нар хөндлөн төслөгээр болохоор бид нар хөхийг харах юм бол энэ поинтер ажилласан бол бидний нэг юм зүгийн үр шиг тод ягаан өнгөтэй зүйлийг харж штэ тий. За хөх бол үндсэн хоёр хэсгээс тогтно. Анатомийн хувьд болохоор нэг нь булчирхаалаг хэсэг гэж байгаа. Нөгөөх нь тулгуур эд буюу тэр тухайн булчирхаануудыг барьж байх ийм тулгуурын эдээс бүрддэг байгаа. За тэгээд үндсэндээ болохоор нөхөн үржихүүн системийн нэмэлт accessory gland буюу нэмэлт булчирхаа гэж явагддаг. Даавраар мэдрэгддэг эрхтэн байгаа. Тэгээд энэ хилтэн болохоор та бид нар харж байгаа нэг одоо төвийн зургийг та бүхэн хардаа. Төвийн зурган дээр болохоор яг нипл буюу хөхний толгойг тойроод цагийн зүг шиг байрлсан байгаа зү. Нэг хөхөнд ойролцоогоор 15-аас 20 шиг ийм хилтэн байрладаг байгаа. Энэ хилтэн маань одоо энэ хажуудлын зүүн талын зурган дээр маш олон тооны жижиг дэм сакууд дэм жижигхэн одоо хилтэнгийн жижиг хэмжээ хилтэнцэр бүр жижиглээд альвеол гэдэг нэрлэдэг байгаа. Бүр маш жижиг дэм цороолог одоо булчирхаалаг эдүүдээс буюу хүндийтэй эрхтнүүдээс тогтдог. Тэгээ энэ болохоор хамгийн гол нь сүүжиг процесст маань хамгийн чухал үргийг гүйцэтгэдэг. Эдгээр хилтэнгүүд маань та нар сайн харах юм бол маш нарийнхан цэвник пинк хөнгөөр бүгдөө хөхний довч руу чиглэсэн байгаа зү. Энийг бид нар цорог гэж нэрлэдэг байгаа байхгүй тий. Бүх альвеолууд бүх одоо жижигхэн бүх нэгжүүд маань энэ жижиг хэмжээний цоргуудаар явсаар хагаад яг хөхний артлын хэсэг арай жоохон томорч ирсэн байгаа зү. Нөгөө ягаан өнгийн зураг энийг болохоор сүү хадгалах буюу сүүний том цорог гэж нэрлээд хөхний нөгөө толгойд байрлах жижигхэн сүү болон шүүрлийг ялгаруулдаг байгаа. За энэ болохоор энийг болохоор хамгийн гол буюу нөгөө булчирхаалаг бүтэц гэж нэрлэж байгаа. За хөхн одоо яг энэ бүтцийг одоо цээжний ханаас урагшаа барьж байх хамт тулах гол эд нь өөх байдаг. Өөхний эд хөхөн дээр тэгэхээр хөхний хэлбэр болон хэмжээ энэ тулгууруудаас шууд хамааралтай байхгүй тий. Ялангуяа энэ тулгуурууд болон булчирхааны харилцаа хамаарлыг бодоод үзэх юм бол залуу насны эмэгтэйчүүдэд болохоор харьцангуй өөхний хэмжээ цоргын систем булчирхаалаг эдүүдийн харьцаа ер нь ижлэх нь байж байгаа бол жирэмслэлтийн үед хилтэнгийн буюу сүү үйлдвэрлэдэг энэ булчирхаалаг бүтэц ихсээд цэвэршээхийн өмнөх холгон сүү татарсны дараа эсрэгээр энэ нөгөө цоргууд маань хэмжээн жижигрээд өөх нь ихсээ явчихдаг байгаа. Ингээд үржлэгдэж яадаг бүтцүүд байгаа. Тэгээд гол нь болохоор энэ өөхөр ингэж хучигдаад эдгээр одоо энэ жижиг хилтэнгүүд шүү дээ одоо энэ цагийн зоо шиг тойроод байсан. Эдгээрийг ингээд нэг атач хийгээд ингээд барьж яхад нь болохоор бага хэмжээтэй холбох хэд бол байж яадаг. Ер нь бол тулгуурын эрхтэн буюу одоо энэ цоргуудыг барьж яадаг эд нь болохоор өөхний толон холбох хэд хоёроос тогтдог. Голчлон өөхний хэд. За дутуу юм. За дараа нь гаруул яриад эхлэе. Окей, одоо бид нар бүхэн яг ингээд төв рүүгээ чиглэсэн дэлгэцийн баруун талд төв рүүгээ чиглэсэн байгаа олон тооны хилтэнгүүдийг бид нар харж байна. Тэн дээр харьцангуй нөгөө хилтэнд болон цоргон систем уушралтай магадгүй залуунаас нэмэгтэй байхаар хөхний сургуулийн зурган дээр харагдж байна. Энэ жижигхэн хилтэн болгон бүгдөө булчирхаахгүй те. Бүгдөө дааварт мэтрэг байдаг булчирхаанууд байгаа. Тэгээ бүр ингээд том микроскопоор бид нар ингээд харах юм бол энэ жижигхэн нэг том хилтэн бүр маш олон тооны жижиг хилтэнцэр буюу маш олон тооны булчирхаанаас дааварт мэдрэгжиж үйл ажиллагаагаа явуулж яадаг олон тооны булчирхаанаас тогтдог байгаа. За одоо энэ жижиг нэгжүүдийг би микроскопон дээр ингээд харуулах юм бол дэлгэцийн баруун талд микроскопоор зүсээд хараад хэд дахин өсгөөд ингээд 100-аас 400 дахин өсгөөд бид нар харах юм бол бүр нөгөө сая харагдаадс нэг 15-аас 20 шиг хилтэнцэргээтэйсэн да тэр чинь маш олон тооны жижиг цоргуудаас бүтдэг. Энэ дэлгэцийн захад байгаа болохоор нэг зөвхөн нэг нэгж буюу бүр жижиг булчирхааг л би томруулж харуулсан байгаа зураг байхгүй. Энэ бол хэвий нөгөө өөрөөсөө шүүрэл сүү ялгаруулж яадаг юм булчирхаалаг эсүүд 2-оос 3 давхар тэгээд эдгээрийн гадуур нэг давхар маш нэмгэн цөөн тоотой булчингийн эсүүдтэй байдаг байна. Дэлгэцийн зүүн талд нь байгаа нь болохоор эсийн замбраагүй боловсрол явагдсан.
одоо хорт хавдрын зураг байна. Гэтэ энэ зураг бол илүүтэй хавдрын одоо урдл нэмэг буюу нэвчээгүй хавдрын зураг ах шиг байна. Ингэж болж өөрчлөгддөг байна. Энийг бид нар микроскопоор хараад окей энэ болохоор ийм төрлийн ийм эцсийн гаралтай хортой хавдар байна, хоргүй хавдар байна гэдгийг хэлдэг шинжилгээг эмгэг судлалын буюу гистологийн шинжилгээ гэж байгаа маа. За хөгжлийн ярих хэрэгтэй. Ер нь бол бусад эрхтүүдийг бодвол хүүх хамгийн их одоо хэлбэр хэмжээг өөрчилдөг эрхтэн. Ер нь бол ураг үүслээ ихэнх хөвлөд бүрэлдлээ 6 дахь 7 хоногоос эхлүүлээд хөхний бус судал үүсэж эхэлдэг. Тэгээд 7 дахь 7 хоногоос 16 дахь 7 хоногт өөрийн гэсэн судасчлалтаа үүсгээд явж байдаг. Тэгээд 20 дахь 7 хоногоос одоо сувгтай хөндөдөө нөгөө цоргын системээ үүсгээд 32 дахь 7 хоногт байгаа ураг өөрөө одоо жоохон дутуу хөгжилтэй ч гэсэн цоргын нетворк үүсгэсэн байдаг. Нөгөө булчирхаалаг шүлжээгээ үүсгэсэн байдаг. За тэгэнгүүтээ та нар бүх санаж байгаа доо эрэгтэй эмэгтэй гэхгүй жижигхэн беби одоо няраа хөхт фөрөнгөтэй хөхнөөс нь бага хэмжээтэй шүүрэл ялгардаг. Тэр бол колестерол буюу уурга ахгүй те. Тийм учраас эрэгтэй ч эмэгтэй ч хойлонд нь хөхний бүтэц байгаа. Гэхдээ бэлгийн байдлынаас хүртлээр яг ижилхэн бүтэцтэй байдаг. Эрэгтэй ч эмэгтэй хөхтүүдэд харин сарын зэмдэг ирлээ өндөвч ажилд орлоо. Өндөвчнөөс ялгардаг эстроген давар нөлөөлөд түрүүний би хэлээд байгаа одоо энэ цөгийн үр шиг хилтэн эмэгтэй хүүхдүүдэд үүсэж эхэлдэг байхгүй. Хиний нөлөөгөөр дотоод шүрлийн тогтолцоо ялангуяа бэлгийн давруулах эстроген, прогестероны нөлөөгөөр энэ хилтэнгүүд үүсэж ирдэг. Хүүхдүүдэд маань болохоор энэ эрэгтэй хүмүүст болохоор энэ хилтэн бол үүсэхгүй мухар цорог хэлбэрээр үүсчдэг байхгүй. Тэгэхээр нийт хөхний хавдруудын бол бараг 98-99% нь болохоор эмэгтэйчүүдэд тохиолдоод байгаа. 1% эрэгтэй хүн тохиолдож болно. Гэхдээ хилтэн байхгүй ч гэсэн нөгөө цоргын систем очиж цоргын гаралтай хавдар 1% хүртэл тохиолдож болно. За тэгээд би нэг баах өөрчлөлт гэж ярьсан шүү дээ. Уучлаарай би хань жоохон хөгжлийнхаа явцад болохоор ингээд бэлгийн байшлын үед нэг яаж чам жирэмсэн болоход хэмжээнд томордсон те хэмжээ томордог хөх хатуурдаг энэ бүгдөө нөгөө бэлгийн давар болон өнчин тархинаас ялгарч байгаа пролактин давар өсөлтийн олон давруудын нөлөөгөөр хөхний хэмжээ томорно эдгээр нөгөө одоо энэ хилтэн цоргын хэмжээ жирэмсэн биш үеийнхээс хэд дахин за хэд дахин олшрох энэ бүх процесс маань бүгдөө дааврын тогтолцоон дээр явагддаг. Тэгэхээр хүний бие төв мэдрэлийн тогтолцоо гэж байгаа тийм окей би өнөөдөр ингээд за энэ дэвтрээ авъя да за эсвэл би өнөөдөр таасан дараа хатаж байгаасан тарчсан бол окей энийг өөрчлөлт би зохицуулж болж штэ тийм энэ болохоор миний контролдож болдог тогтолцоо гэдэг бол дотоод шүүрлийн тогтолцоог уучлаарай бид ерөөсө контролдож чадахгүй тийм за энэ даавар ихсээд энэ дааврын хэмжээг одоо болиулъя гэж хүссвч яасан ч болохгүй энэ болохоор биднээс үл хамаарсан тодорхой булчирхаануудаас ялгараад цусаар дамжаад таргет хэрэгтэн дээр буюу байр хэрэгтэн дээр очиод үйлчилдэг одоо энэ тогтолцоо бид нар дотоод шүүрлийн тогтолцоо гэж байгаа. За дотоод шүүрлийн тэгээд би энэ үйл эдгээрийг илүү их яриа гэж орж байна. Физиологи буюу үйл ажиллагааны талаар ярихдаа би маш олон зүйлээс яг энэ хавтартай тэр дундаа хөхтэй тэгээд тэр дундаа олон эмгэгүүдээс хавтартай холбоотойгоор ингэж хэлдэг те. Окей. Хавдар шалтгаан нь 30-60% дааврын шалтгаантай байдаг. Бусд нь бол өөр олон зүйл байгаа тийм гений мутац байгаа, зарим гажигшилтай уургуудын гажигшил хэд оширлоос болж хөхний хавдрууд үүсэж байна тийм. Энэ олон зүйлүүдээс болдог бол гэхдээ доминантли 50-аас дээш хувьтай болохоор дааврын шалтгаантай хавдар байдгаа гэдэг. Энэ яагаад вэ гэж та нар асуумаар байгаа шүү дээ. Дараачих нь болохоор насын ингээд дараагийн илтгэгч нар маань илүү их яриад явах насан дээр нь үүсэх юм бол цэвэршилтийн өмнөх цэвэршилтийн үеийн цэвэрсний дараа хавдар илүү залуу эмэгтэйгээс илүү их үүсэж байгаа. Бас яагаад вэ гэд. Тэгэхээр илүүтэй яг энэ физиологийн энэ богино минутанд та бүхэнд ойлгуулах гээд би ярьсан байгаа. Энэ дээр болохоор бэлдсэн байгаа уучлаарай. Энэ дээр болохоор би эстроген, прогестерон энэ хоёрын хоорондын баланс, тэгээд тестостерон буюу эрэгтэй давар, кортизол буюу стресс давартай. Тэгээд тайроид буюу бомбан давар витамин Z дутагдaltaны үеийн өөрчлөлтүүдийг холбоод ярив. Гэхдээ эдгээр бүгдөө маань тус тустай бол хизээж одоо шууд витамин D дутагдахаар хавдар үүсдэг гэж шууд ойлгож болохгүй. Эдгээр маань бүгдөө яг гинжин урвалаар хамгийн гол тоглогч болох эстроген, прогестероны харьцааны алдагдал дээр явагддаг байгаа. Ер нь бол дотоод шүүрлийн энэ тэнцвэрт байдал гэдэг маань зөвхөн хөхний хавдар дээр ихгүй бие оршин тогтнох хол үндсэн оршин тогтнох үндэс болж байдаг хамгийн чухал зүйл байгаа. За
Тэгээд эхлээд эстрогены тухай ярих. Гэхдээ эстроген анхаараа гэхээс илүү ер нь PR буюу прогестеронтойгоо би хамтарч ярих хэрэгтэй. За эстроген үнд өвчнөөс ялгардаг. Өндгөн эс ялгаруулалтанд оролцдог. Одоо хамгийн чухал энэ хоёр хоёулаа оролцсон. Гэхдээ гол тоглогч нь эстроген буюу ER болоод явцдаг байхгүй. Тэгээд өндгөн эс үүслээ буюу үнд өвчнөд 13 нас хүрээд анх эхлээд нөгөө биеийн мэрлээ те. Тэгэхэд анх сарын 1-нд ирнэ. Тэр өдөр анхны одоо үндгээс ялгарна. 13 наснаас хойш цэвэр шиг хүртэлхэд авах. За 50 наснда цэвэр шиг гэж бодвол жилд 10 удаа 12 удаа би нэм тэгээ хэдэн жил үйл ажиллагаатай явж тэрүүгээр үржүүлээд явчих хэрэгтэй байхгүй те. Тэгэхээр хамгийн анхны биеийн мөрөхөд үндгээс аль нэг талын үнд өвчнөд үүсээд фолликул буюу жижигхэн уут одоо фолликулыг монголоор үгүй. Үйл ажиллагааны жижиг нэг фолликул жижигхэн ууттай цэврүү үүсээд хагарах яг энэ процесс хүртэл эстроген гол тоглогч явж байдаг. Прогестерон болохоор яг овуляцид бүр оролцдог. Тэгээд яг хагарлаа энэ үед хэрвээ үр тогтох боломж хэрвээ байх юм бол одоо дааврын үр солилцоо явагдаад өгдөг бол энэ үед жирэмсэн хэрвээ одоо болоогүй байх юм бол яг энэ хагарсан үеэс эхлүүлээд прогестерон өндөрсөж эхэлдэг биеийн хүчлэгийн үед. Тэгээд яг нөгөө биеийн одоо сарын нэмдэг мөчлөгийг дуусгах хугацааг бол дуусгадаг буюу зурцаарсан эндометрийг ховхолно. Яг энэ болохоор эмэлзүүд бид нар биеийн ирсэн тэр өдрийг хэлж байгаа байхгүй тий. Өндгөөс жирэмсэн болох хугацаа биеийн мөчлөгийн хугацааг бол аягүй ойлгох хэрэгтэй. Тэгжээж өндгөвч болон хүүх хоёр харилцаа хамааралтай байдаг байхгүй тий. Эстроген болохоор хүний бид 3 янзаар хувирна. Идэвхтэй хэлбэр, нөөцийн хэлбэртэй нэмэх нь хүч сулруулсан буюу эстроил хэлбэрээр бас явж байгаа байгаа. Тэгээ ер нь бол эстроген хүний бид эсийн ойшрлыг нөхцөлдүүлнэ. Тэгээд жирэмслэлтэд сарын нэмдэг ирэх үед сүүжилтийн процессанд эсийн ойшрлын олон тоглолтод хэрвээ баланстайгаа зөв явж явах юм бол ямар ч аюул байхгүй. Харин эстрогены энэ одоо хэмжээ хэвийнхээсээ нэмэгдээд эхлэх юм бол бие махбодод буюу хавдруудад ялангуяа хөхний хавдруудад гол тоглогч нь бол явчихж байгаа байхгүй. Энийг болохоор бие махбод эстроген тавмгаалт буюу эстрожен доминант гэдэг нэрлэлээр явчихж байгаа. Тэгээд цэвэршилтийн үед би хэлсэнтэй овуляц өндгөөс хагарахад прогестерон ялгараад эхлээд тэгэхээр цэвэршилтийн насанд байгаа эмэгтэйчүүдэд овуляц алдагдаад эхэлдэг. Тэ өндгөөс үүсэл багтаг. Сарын тэмдэг болохоор 1 сар ирээ зарим саруудад ирэхгүй эсвэл нэг эрэхтэй их ирээд тэ энийг болохоор нөгөө сарын тэмдгийн алдагдал гэж нэрлэж байгаа. Яг энэ үед өндгөөс үүсэж байгаа энэ процесс маань алдагдаад эхлэнгүүт өндгөн эс маань үүсэл багасаад тэгэхээр PR үсээ буураа авчиж шүү дээ. Тэгэхээр PR буюу прогестерон бүр авчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр прогестерон болохоор өөрөө айгүй эсрэг яг эстрогенээс илүүтэй бидрийг хамгаалах ялангуяа эсийн төвшөнд хөхний булчирхай, хөхний даагтын эпителийн эсүүдийг хамгаалах үүрэгтэй. Прогестерон ер нь бол айгүй сайн талын одоо уурга байхгүй юу. Хизээж прогестерон тавмгаалсан хавдар гэж байдаг байхгүй. Хавдрын шалтгаанд прогестерон зүгээр эстрогентэй хамтарч нэмэгдэнэ үхээс хэрвээ прогестерон дангараа давмгаалаад ирсэн хавдар гэх юм бол магадгүй юм судлаач юмж алдсан ч юм уу тий. Окей, илүү сайн багаар ярилцах кейс болчихно гэсэн үг. За тэгээд эстрогены хит ихсэл маань зөвхөн одоо өндөвчний хавд биш явуулаараа хөхний хавдрыг үүсгэн гэж бол байхгүй. Энэ мэдээж нөгөө өндөвчин, умаан хүндийд тэгээд цусны суд зүтгэрэн доторх хүчил төрөгчийн хэмжээ багасна, судасны уян чанар буурна, биеийн жин нэмэгдэнэ, биед усыг барина, ус болон давсыг бариад эхэлнэ. Тэр нь болохоор бид бүхний хэлдгээр нөгөө хаван гэдэг байгаа тий. Тэгээд стресс, депресд ороод эхэлнэ гэд олон аж нөлөө эстрогены ихсэл үзүүлээд эхэлнэ. Харин PR болохоор энэ хоёр нөгөө флуктуашн буюу эсрэг сэлбэлцэж явдаг дааврууд байгаа байхгүй. Прогестерон болохоор сая гарсан бүх аж урвалыг харин засаад явдаг хоньсон даавар. Өндөвчнөөс ялгардаг хоёлаа бэлгийн даавар гэж ордог. Энэ маань одоо жишээлбэл natural байгалийн гаралтай одоо сэтгэл готрлын эсрэг даавар гэж явдаг. Бас антидиуретик буюу нөх хаван маан хөөх гадагшлуулах тэгээд цус шингэлэх ер нь эсийн ойшрлыг хянжаах, эсийн ойшролт болохоор нөлөөлж яадаг контролгүйгээр олшихыг хязгаарлаж яадаг даавар байхгүй. Тэгээд цэвэршилт болоод энэ овуляц алдагдаад эхлэхээр эмэгтэйчүүдэд маань илүү нөгөө эстроген даавар давмгаалаад хавдар үсэт байгаа шалтгаан нь энэ байгаа нэ. Тэгээд заачаар би өөр зөндөө олон ярандаа гэж бодоод слайдн дээр гарахгүй те гэж бодож яснаа. Зүйлээтэй.
Зөв. Энэ томоогоо судалгаануудаас сүүлд харагдсан судалгаануудаас харахад Английн судлаачдын 100,000 гаруй эмэгтэйчүүдийг оруулсан. Тэр дундаа эрт үед онцлогдсон хөхний автортай эмэгтэйчүүд төр хагалгаа болон хагалгааны дараа үед прогестероны түвшин харьцангуй өндөр байгаа эмэгтэйчүүдэд хавдрыг даван тулах буюу survivalтай 5 жилээс дээш амьд гарах эмэгтэй амьд гарах илүү гол тоологч нь энэ прогестерон байт юм байна. PR давар өндөр байх тусмаа одоо сайн талыг гжилээд байгаа шүү дээ. Зүгээр энгийн үгээр ярих юм бол энэ даврын агуулмж бол хавдртай эмэгтэйчүүд их чухал рол гүйцэтгэдэг юм байна шүү гэдэг энийг харуулсан том судалгааны үр дүн байсан. За би арай боловч дуучлаараа одоо тэгээд нөхөө тархалт ингээд хавдар та биеийн жингээ сайн зохицуулах хэрэгтэй. Таргалалт өөрөө хөхний хавдарт нөлөөлнө гэдэг та нарын нэг бол бас яагаад вэ гэж бас надтай адилхан бас бодож байгаа шүү дээ. Окей. Таргалалт өөрөө таргалалтай эмэгтэйчүүд өөрөө их эстрогеник болдог. Яагаад бол таргалалт буюу энэ өөхний эс маань өөрөөсөө энэ нөгөө өөр давруудыг эстроген болгож хоригдж яадаг ферментүүдийг ялгаруулж яадаг. Өөрөө автоматар одоо өөр фермент буюу тестостероныг бага хэмжээтэй хүний биед байгаа тестостеронуудыг хувиргаад эстроген болгож яадаг. Тийм болохоор тархалтай эмэгтэйчүүдэд буюу энэ өөхний эсүүдэд болохоор өөхний эсүүдээс эстрогеник нөлөөтэй болдог. Бас мөн дараагийн явдал нь болохоор бие махбодод эстроген ихсэнгүүт окей өөрсдөө уучраа бол гэж хайчдаггүй байна л да. Тэгэхээр яадаг вэ гэх юм бол энийг биеэс гаргаж яадаг глобулин уургийг ялгаруулж яадаг. Энийг нь болохоор өөхнийс дарангуулчт юм байна л да. Уг нь өөртөөхөө эстрогений холбоод бие махбодоос гарч яадаг энэ процессыг саатруулдаг. Дээрээс нь лептин гэдэг уургийг ялгаруулдаг. Хүний биед энэ лептинийг та нар сайн санах юм бол элдв тураах цайнууд дотор байдаг. Яагаад гэвэл энэ уург лептин чинь бол өөрөө нарийн гэсний нэг эсэд байрладаг. Нөгөөх нь өөхний эсэд байрладаг. Энэ өөрөө нөгөө үнсэлцэн мэдрэмжийг аягүй сайн дарж өгдөг байхгүй. Тэгэхээр нэг янз бүрийн тураах цаанууд элдв бэлтгэлүүдүүд лептиний агуулмж өндөртэй гол одоо найрлагын компонент нь болохоор лептин байдаг. Харин өөхний эсэд байгаа лептиний агуулмж болохоор яадаг вэ гэх юм бол буцаагаад окей сурчлагаа үздэг хэн нэгэн найзаасаа сонсоод энэ бэлтгэлийг уухад хэрвээ хавдрын урд болон хавдартай авах юм бол хавдрын үеийн эсийн онширлыг маш хүчтэйгээр буюу гал дээр одоо тос нэмсэнтэй ижилхэн нөлөөг үзүүлээ авчдаг. Тэгээд залуу зөвхөн одоо цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд энэ асуудал тохиолдох үгүй шүү дээ. Залуу эмэгтэйчүүдэд ч магадлал тохиолдож болно те. Эстрогений синтетик аргаар гаргаж авсан эстроген нарилгатай эмүүдийн хэрэглээ байна те. Эмчийн хяналтанд ор биш хин нэгэн найзаас сонссон сонсох те нөгөө нотлохонд сурлаагүй хэрэглээнүүд байна. Мөн нөгөө 24 цагийн эм гэж хэлээд байгаа. Ялангуяа залуу охтуудад их хэрэглэгдэж байгаа. Эстрогений одоо сарын мөчлөгийн үед дуудаг 7-аас 10 оны тугийг нэг дооснд баталсан хэмжээтэй их хэмжээний эстроген агуулсан эмийг ухаан тухайн моментод яг өөрхөн хүслийг гүйцээсэн ч гэсэн алстай болохоор энэ риск хүчин зул яг нөгөө цэвэршилтийн өмнөх бие харьцангуй залуу наснд энэ рискт хүрэх бол баг механизмын үндсэн тоглогч болж өгч байдаг. Цэгийн болохоор эдгээр таарууд ер нь явсараад стресстэй байх ч гэсэн явсараагаад эстрогений доминант буюу эсрэг хичээлтийг нэмэгдүүлж яадаг. Бамбаа ч гэсэн бамбаа ихсэж багасдаг. Ялангуяа цэвэршилтийн үед эмэгтэйчүүдэд бамбааны даавар маш бага их болоод эхэлдэг. Яагаад вэ гэвэл нөгөө л нэг олон эстрогений ихссэн цуснд эргэлж байгаа эстроген маань очиод бамбааны дааврыг яг хэрэгтэй хэрэгтэнд нь очиод байнд буюу холбоод хүргэж өгдөг тэр ууртай өөр очиод нэгтчихдэг учраас тэгээд нөгөө өөрийнх нь идэвхтэй байдлыг идэвхгүй хэлбэр рүү шилжүүлчихдэг эстроген их бахараа. Тэнгүүд нь яг очиод үйлчлэх хэвээр нөгөө энергитэй баах, эрч хүчтэй баах, өдөржин эрч хүчтэй баах одоо яг үйлчлэгээ зүлэх гол таргет буюу бай хэрэгтэнгүүдэд тухайн бамбааны даавар очихгүй эстроген их буюу одоо тархалтай эмэгтэйчүүд одоо энэ дааврын баланс алдагдсан байгаа эмэгтэйчүүдэд бамбааны дааврын асуудал заавал цуг явагдчихдаг. Би болохоор сая бамбааны дааврын дутагдлын талаар ихслээсээ илүү дутагдал нь илүү цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд хамаагүй илүү хувьтай тохиолддог юм лээ. Витамин З байна. Витамин З өөрөө бараг зөвхөн витамин гэж нэртэй олгож яг хүндээ бол харьсан доор нарны гэрлэр синтезэд нийлэгжилт оролцоод явдаг бараг даавар шахуу үйлчилгээтэй витамины төрөл байгаа. Энэ болохоор хамгийн гол нь нөгөө хамгийн гол нь яг анти-cancer reaction таахгүй хавдрын эсрэг яг нөлөө үзүүлдэг. Гэхдээ яг энэ витамин Д дутагдаад эхлэхээр хин хамгийн их өртдөг байвал нөгөө л дааварт мэдрэг байдаг хэрэгтнүүд буюу үнд гөвч, хөх, түрүү булчирхай, төмсөг, панкреас, нойролчирхай
колон эдгээр хамгийн амархан хавдар уртууд байдаг. Яг үндсэн механизм нь болохоор энэ D витамин өөрөө нөгөө эсийн хамаа замраагүй олширлыг контролдож байдаг аахгүй те. Хэрвээ дутагдаад явах юм бол одоо энэ хавдрын үеийн процессыг контролдож чадхаа болно. Дээрээс нь бие махбод дайрах болон зүрхнээс бусад бүх газар эсүүд маань олшроод одоо үүргээ гүйцэтгээд үхчээдэг энэ процесс тархинд авахгүй, зүрхэнд авахгүй бусад бүх газарт эсийн цикл явчихдаг. Үүсээд одоо үйл ажиллагаагаа хийгээд үхчээдэг буюу энийг ханаахаар апоптозис гэж нэрлэдэг. Энэ үгсэн эсийн бие махбодоос зайлуулах үргийг D витамин оролцож байдаг. Хэрвээ одоо үйл ажиллагаа хийгээд үхсэн байгаа апоптоз торс эсийг бие махбодоос одоо гаргах үйл ажиллагаа зогсох юм бол магадгүй энэ маань шууд бусч гисэн одоо нөгөө хүний бид агуулгаж байгаа тэр олон үхсэн эдэс маань мутантд нөлөөлөд канцерын нөлөө үзүүлэхийг бол үгүйсэхгүй гэж байгаа. Ер нь бол эдгээр дааврууд гэхгүй ер нь хөхөнд хамгийн гол юм болохоор эстрогеник доминант буюу эстрогений ихсэл хөхний авдарт хүргэж байгаа үндсэн шалтгаан. Ялангуяа тэр цэвэршилтийн насантайгаа төрөл саяны ярьсан механизмаар ойлгоход бол болох хаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа. За мом гэж юу вэ гэдэг сэдвээр бид нэлээд хэлсэн. Боллор эрдэмтдтэй баярлалаа. Одоо харин өнөөдрийн арга хэмжээний илтгэгчтэй зориулсан манай дэмжигч байгууллагуудын гарын бэлгийг гардуулж өгнө. Баярлалаа. Маяра брэнд болон сайн тарагууд дэмжиж ажиллаж байгаа биднийг өнөөдөр. За одоо харин Queen Mama гэж хэн бэ гэдэг илтгэлийг өнөөдрийн бас арга хэмжээг санаачлагч Queen Mama төслийн санаачлагч Амар Цэцэг та бидэнд танилцуулах болно. Тайсна урьж байна. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө нас өөрийнхөө төлөө амралтын өдрөө цаг гаргаж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд хойгуур сонсогдож байна уу? За сайн байна. Та хэд маань нас урагшлаад сууж болно шүү. За. Queen Mama гэд одоо гэж хинбэ гэж би албаар юм нэр тавьсан. Яагаад тэгэхээр ийм нэртэй би ер нь бол Facebook-ийн ээжүүдэд зориулсан хуудас ажиллаулдаг. За тэгээд хүмүүс намайг өөрийгөө Queen Mama гэд яриад ил гэж ер нь бодоод ах шиг байгаа. Тэгээ уг нь бол үгүй шүү. Одоо би яг тайлбарлая. За одоос яг 6 жилийн өмнө анх яг сургуулаа төгсөөд та бүхний сайн мэддэг Хүннүү моолд ер нь бол анх яг шороо байхаас нь эхлээд ажилд орсон. За тэгээд шинэ төгсөл эхэлжсэн болоод ч тэрөө ер нь бол өдөр шөнөгүй маш завгүй ажилдаг. За амарна гэдгийг мэдэхгүй амарлаач одоо юу их вүлээ гэртээ хараад тэгэл байж л ах юм чи ажиллаа л хийсэн гоё гэсэн яг тийм нэг дэврэн хүсэлтэй одоо охин байсан юм уу? Тэгж тий. Тэгээд 2 жилийн өмнө би жирэмсэн болоод за тэгээд 2 жилийн өмнө жирэмсэн болоод одоо ер нь бол хүү маань 2 настай хүү байгаа. За тэгээд яг хүүгээ төрүүлээд гэртээ ингээд нөгөө амар завгүй ажиллаж агаад суугаад гэртээ яг суугаад хүүхдээ хараад байсан чинь ер нь бол мэдээж хүүхд харах бол маш завгүй тий ингээл өдөр хоног айгүй хурдан өнгөрдөг. За тэгээд тэгсэн ирнээл цаанаа л нэг нөгөө завгүй амьдралаа санаал ажиллаач хиймээр санагдал ямар нэгэн юм яаж игээл нэг хиймээр санагдаад болохгүйсэн. Тэгээд тэр хугацаанд ер нь бол маш олон мэдээж л нөгөө хүүхдээ аваад гадуур салхилуулна, найз ээжүүдтэйгээ уулзна гэл ингээл яриад авахаар ер нь бол ээжүүдэд та бүхэн ч гэсэн мэдж байгаа тий ингээд гэртээ суух хугацаа жоохон шантармаар буцаа хурдан ажилдаа ормоор ч юм шиг за эсвэл зарим тохиолдолд бол хүүгээ асраад хүүхдүүдэд асарч ингэх нь өөрт нь бас ачаал их өгдөг гэл ийм асуудлууд бол ээж болгонд байдаг гэсэн. Тэгээ миний ч хувьд мөн л адил тийм асуудлууд тулгараад за тэгээд ерөөсөө би хүүгээ яг 6 сартай бор хоолнд орох хүртэл нь толгоондоо бодож явж агаад 6 сартай болоод бор хоолнд нь ороход нь за ерөөсөө яг ээжүүдэд зориулсан ямар нэгэн одоо сэтгэлийг нь дэмнэх за эсвэл тэдний хамгийн сайн найз байх тэр нэг одоо сошиал ийм хүрээллийг бий болгоё. За тэгээд түүнийгээ юу гэж нэрлэх вэ гэж яг бодож жагаад Queen Mama гэдэг маш олон нэрнүүдээ сонгож жагаад Queen Mama гэдэг нэр өгөөд
За тэгээ энэ хуудасаа бол яг жил хагасын өмнө нээж эхэлсэн байгаа. За тэгээд яг яах зорилготой ийм хуудас нээсэн бэ гэхээр ер нь бол хүн болгон сайхан ирээдүй те сайхан ирээдүй одоо улс их орны амар гоё хөгжил бүгд сайхан амьдрахыг л айгу мөрөөддөг. Гэхдээ тэнд миний зүгээс одоо харсан үнцэг юу вэ гэхээр нийгмийн оролцоонд хүн болгоны оролцоо байгаа. Хүн болгоныг хин одоо багаас нь хүмүүжүүлж байгаа вэ гэхээр ээж хүн байдаг. За тэгээд хүүхдийн хамгийн тэр чухал хүмүүжил одоо өөрийнхөө тэр бие хүнээ олж авах гэж байгаа тэр хугацаа нь бол яг л 0-оос 3 нас буюу яг нөгөө ээжүүдийн маань гэртээ хүүхдээ хараа суудаг тэр хугацаа байсан. За тэгээд сайхан ирээдүй бол ерөөсөө сайн хүүхдүүдээс л бүрдэж байгаа юм байна гэж би үзээд өөрөөр хэлбэл бид нар ямар хүүхэд одоо ямар хүмүүс ингэж байна тэр зүйл одоо нийгмийг бүтээж байгаа учраас юу тарин түүнийг хураана гэдэг шиг бид нар ямар хүүхэд өсгөж чадна яг тийм нийгэм тийм ирээдүй биднийг хүлээж байгаа юм байна гэж би харсан юм аа. За тэгээд мэдээж тэр маш сайн хүүхдийг те одоо боловсралтай ухаалаг одоо бид бүхний тэр хүсдэг нэг сайн хүүхэд сайн хүн гэдэг зүйлийг хүмүүжүүлэхийн тулд хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа нь ээж нь өөрөө байгаа. За тэгээд ээж гол нь тэр хүүхдийг чинь бас хүмүүжүүлэхийн тулд өөрөө айгүй тийм сэтгэл хангалуун. За би энд албаар аз жаргалтай гэдэг үг биш сэтгэл хангалуун гэдэг үгийг оруулсан байгаа. Өөрийнхөө байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг те. Өөрийгөө альва нэгэн бусдаа жишдгүү за ямар нэгэн юмар би дутж гин эсвэл би энд хоцорж гин гэдэг ч юм уу тийм бодлого бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. За дээрэс нь маш одоо мэдлэг мэдээлэл сайтай буюу ухаалаг. За тэгээд хамгийн гол нь ээж өөрөө эрүүл бэжж хүүхдээ аягүй сайн өсгөнө гэсэн ийм гурван зүйл бол ээж нь яг эрүүл тэгээд ухаалаг дээрээс нь сэтгэл хангалуун байвал хүүхдээ аягүй сайн өсгөж чадах юм байна гэж харсан байгаа. За тэгэл ерөнхийдөө Queen Mama-гийн маань зорилго яг ийм ээжийг одоо юу яа одоо нэгтгэе тэ ээжүүдэд яг энэ чиглэлээр одоо энэ сэтгэл хангалуун байдал за мэдлэг мэдээлэл альва зүйлд одоо цензуртай хандаарай уншиж судлаарай тэ өөрийнхөө төлөө үнэн бодит мэдээллийг заавал олж хардаг байгаараа за тэгээ эрүүл байгаараа гэдэг энэ зүйлийг уриалахын төлөө хуудасаа нээж ажилласан юм аа. За тэгээд ер нь бол та нар манаас мэдж байгаа одоо сошиал дээр бол маш олон төрлийн хуудасууд байдаг. За хоол хийдэг, за эсвэл ямар нэг юмар дагнцсан, тэ эсвэл дандаа сургалт зөвлөгөө ордог ч юм уу ээжүүдэд зориулсан маш олон хуудас байдаг. За манай хуудасын хувьд болохоор зөвхөн нэг чиглэлийг бариагүй 7 хоногийн турш одоо өдөр болгон өөр сэдвийн хүрээнд ээжүүдийн боловсрал, за тэгээд мөн сэтгэл зүй, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн эрүүл мэнд, за тэр бүх хэл одоо бүтэнсэ өдөр болгон аз жаргалтай гэр бүлийн талаар те нөхрүүдэд хүртэл зөвлөгөө өгсөн мэдээллүүдийг өөрийн туршлага дээр үндэслээд тэгээд хуваалцдаг юм аа. За тэгээд эхэндээ бол мэдээж хүүхд маань ялах учраас би тэгэл шууд ингээл влог хийгээл гадуур бичлэг хийгээл явж амжихгүй учраас эхлээд би бол нийтлэл гэдэг зүйл рүү илүү одоо орж биччихсэн. За тэгээд энэ хамгийн одоо сэтгэл өвтгсөн бөгөөд бас олон хүнд одоо юм ойлгуулсан надад ч бас юм ойлгуулсан нэг нийтлэлийнхаа жишээг бас та хэдэд өнөөдөр хэлье гэж утсан. За хүн маань нэг удаа нөгөө хумсныхаа нэг хажууд нөгөө арьс сүрцэн байдаг штэ тий. Тэгээ би нөгөө унтчихагаад ингээд гарыг барьжсэн чинь миний гарыг үрээд ахгүй юу тэр нь. Тэгээ өөрөө бас ингээд надад үзүүлээд ахаар нь би тэрүүхэн хооронд зүгээр л босоод хумсны утга аваад авахын хооронд би залхуураад шууд татаад авцаахгүй нөгөөдх нь гараараа. Тэгээ манай хөлт яа игээл нэг тэрүүхэндээ тэгэл ингээ өнгөрсөн. Маргааш нь болсон, үдээс хойш болсон хүүхдийн ааш маш муухай болоод ирлээ. Би нөгөө гарыг харахгүй яагаад юу болохгүй яасан ийсэн гэл ингэж явж байгаад ёо гэл гараа үзүүлсэн чинь гар нь ингээд хавдаад идэлцсэн байсан. Яг тэр үе шинэ жилийн үе байж таарад нөгөө 1 сарын 1-ийг дамжиж таарад эмнэлгүү таалттай хаашаа явахаа мэдэхгүй бас ингээд цаг алдсан тохиолдол гараад тэгээд би ер нь яг эмнэлэг дээр очиод нөгөөдгөө хаглуулад зүгээр л босоод хумсны утга аваад авчих юмн дээр би хүүхдээ 5 хоног шарлаганд явуулаад боолт хийлгүүлээ те энэ идэгийг зүсүүл шахуулаад
тэнд бүр ингээ хүүхдээ айгүй их зоосон л доо. Тэгээ энэ болгоноосоо би бодоод ер нь бол за жижиг зүйл том зүйлд хүргэдэм байна тий. Бидний ингээд зүгээр нэг хайн хандсан жижиг зүйлийг бид нэр за яах вэ гэл ингээ хайн хандчихдаг. Тэгтэл тэр зүйл чинь жижиг юмны үр дүн том зүйлд аваачд юм байна буюу өөрөөр хэлбэл бид нэр альва зүйлд айгүй сайн няхуур хандах ёстой байна тий. За яах вэ ингэчи за энийг яа дээ ингээд өнгөрөөчи гэсэн ийм сэтгэл ялангуяа ээж хүний хувьд бол байж болохгүй байна гэдгийг айгүй сайн ойлгосон. За тэгээд одоо хүмүүс маань гоё гартай янз бүрийн асуудалгүй зүгээрээсээ гэхдээ ер нь эндээс би хараад юу гэж одоо дүгнэнээд байгаа вэ гэхээр энд ирсэн одоо эмэгтэйчүүд ээжүүд маань ч гэсэн та бүхэн эрүүл мэндийнхаа төлөө нэг тодорхой хэмжээний жижиг алхмыг хийгээд өнөөдөр ирсэн шүү. Тэгээд та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бидний яг энэ жижиг алхам өөрийгөө хайрлаж байгаа, өөрийнхөө төлөө хийж байгаа энэ жижиг алхмууд биднийг ирээдүйн тэр сайн сайхан гэрэл гэгээтэй аз жаргалтай, эрүүл сайхан амьдрах тэр зүйлийн үндэс болж явж байгаа юм шүү. Тэгээд та нартаа маш их баярлалаа гэж хэлэхэд энэ жишээг татсан байгаа юм. За баярлалаа. Тэгээд одоо Queen Mama маань ерөнхийдөө Facebook дээр 30 мянган дагагчтай дандаа ээжүүд ер нь бол дагдаг. За манайх Facebook-ийн бас групп ажиллаулдаг. Групптэй бол бас арай цөөхөн яг чанартай цөөн тооны ээжүүд рүү хандаж юмаа хийя гэсэн үднээс тоонд бол би нэг ач холбогдол өгдөг. За группт маань бол 7000 гад гишүүн байгаа. За тэгээ мэдээч нөгөө хүүхд гараас гарах тусам жоохон завтай болоод эхлээд ирсэн. За тэгээд бас маш олон санааг хэлмээр байдаг. Зөвхөн ингээ өөрийнхөө туршлага түүхээ хуваалцахаас илүү бас энэ хорвоо дэлхий дээр маш олон гайхалтай ээжүүд байгаа. Тэгээд тэр ээжүүдийн би бас туршлага за одоо хүүхдээ асрангаа яаж өөрийнхөө дуртай зүйлээр бизнес хийж байгаа юм тий. За эсвэл үнэхээр хүүхдээ яг харж байгаа тэр 3 жилийн хугацаанд өөрийгөө яаж аз жаргалтай одоо шантрахгүй тийм байлгаж чадж байгаа талаар Ми Мама гэдэг ээжүүдийн нэвтрүүлэг хийдэг. За энэ нэвтрүүлэг маань ер нь бол одоогоор бараг 20 дугаар явцсан байгаа. Манай хуудсан дээр бас ордог. За тэгээд түүний хажуугаараас ээжүүдэд зориулж өөрийнхөө зүгээс бас бяцхан зөвлөгөө бичлэгүүдийг оруулд юм аа. За тэгээд Ми Мамагийн бас ээжүүд бол үнэхээр гайхалтай ээжүүдийг урьж оролцуулахыг зорддог. За хамгийн гол нь энд миний гол шалгуур бол олонний танил мундаг олон зөндөө ээжүүд байгаа. Гэхдээ хинт ч танигдаагүй хэрнээ үнэхээр сайн ээжүүд те үнэхээр хүүхдээ мундаг өсгдөг эсвэл үнэхээр өөрийнхөө төлөө гайхалтай зүйлүүдийг хийж чаддаг олон ээжүүд байдаг. Тэр ээжүүдийг гаргаж ирэхдээ тэр ээжүүдээр дамжуулж бусад ээжүүдэд урам зориг өгөх ийм зорилготойгоор энэ нэвтрүүлгээ хийд юм аа. За тэгээд та бүхэн харуул эхний дугаарт маань одоо Үрмэн брэнд гэдэг маш ойрхон 3 хүүхд төрүүлсэн хэрнээ хажуугаар нь бусдын хүүхдэд одоо гайхалтай хувцас одоо үлгийн энэ төр бэлтгэж өгдөг Үрмэн брендийн ээж оролцож байсан. За тэгээ сэтгэл зүйч Амина мөн л адил хүүхдтэй ээжүүдийн сэтгэл зүйн талаар маш гайхалтай яриаг өгч байсан. За тэгээд Удвал Гарден гэдэг цэцгийн дэлгүүртэй ээж за мөн хүүхдийн хоолоор маш сонирхолтой одоо гоё хоолнууд хийж агаад тэрнгээрээ бас видео контент хийдэг. За групп ажиллаулдаг Гантигма гэдэг ээж оролцож исэн. Гэт ер нь бол маш олон гайхалтай ээжүүд оролцож исэн юм аа. За тэгээд энд би хамгийн сүүлд энэ ээжийн талаар бас илүү дэлгэрэнгүй яриа гэж бодсон. Энэ ээж нь болохоор Сувдаа гэдэг байгаа. За анхны хүүхэд нь бол бас 3 настай одоо 3 нас хүрж байгаа. За тэгээд анхны хүүхэд учраас ээжүүд бас л нөгөө нэг сайн мэдлэг мэдээлэлгүй учраас те эмнэлгээс хүүхэд нь жоохон шарлалттай төрсөн. За эмнэлгээс бол шарлалт зүгээр болсон. Одоо ингээд гарч болно гэд гэртээ очиод 2-3 хоногийн дотор хүүхэд маш биеийн муудаад эргээд эмнэлэгт очиход шарлалт үнэхээр хүндрээд хүүхэд нь тархины гэмтэл авчихсан. За тэгээд тархины гэмтэл авснаас болж одоо та бүхэн бас мэдж байгаа х те гар хөлөө сайн ажиллуулж чадахгүй, алхаж гიშгэж чадахгүй, сууж чадахгүй ийм байдалд бол шууд хүрсэн байгаа. За тэгтээ энэ Сувдаа бол хизээч шантраагүй 3 жилийн хугацаанд хүүхдийнхаа сэрүүн байх 1 минут болгонд хүүхдийгээ дасгал хөдөлгөөнд хамрагдуулсан, ном уншиж өгсөн, өөрөө сургасан. Тэгээ одоо энэ ээж маань хүүхэд нь
яг эрүүл сарвал хүүхчиг 3 настай явдаг, хоолоо өөрөө иддэг, цэцэрлэгт явдаг. За тэр бүх хэл 3 настай ээжэж шууд ном уншдаг, англи хэлээр ярьдаг тийм хүүхэд болсон байгаа. За тэгээд эндээс би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр тууштай байгаарай, тэ өөртөө ихтэй байгаарай. Хүүхдүүдээ ч гэсэн маш сайн зөв хүмүүжүүлээрэй. Бүх зүйл төр зурах байдаг шүү гэж бас хэлмээр байна. Аливаа нэгэн зүйл хизээч мөнх үргэлжилдэггүй. Бидний амьдрал хүртэл мөнх биш. Тэгэхээр яг тэр энэ зүйл ингэж яваад одоо ингээ удахгүй дуусна та гэдэг тийм итгэлээр айгүй гоё өөдрөг байгаарай гэж бас хэлмээр байгаамаа. За тэгээд үйл ажиллагаа маань ингээд улам л өргөжж байна. За яг ингээд нийтлэл бичдэг байлаа, видео хийдэг боллоо. Одоо ингээд илүү дахиад миний одоо хүсэл бол олон ээжийг хамарсан гайхалтай зүйлсийг л аягүй хийхийг зорддог. Тэгээ хамгийн ихний арга хэмжээ болох эрүүл мөмний төлөө гээд энэ арга хэмжээг Хавдар судлалын үндэсний төвийнхэнтэйгээ хамтраад зохион байгуулж байгаамаа. За тэгээ цаашдаа бол олон гайхалтай арга хэмжээ, сургалт зөвлөгөө гээд олон зүйл хийхийг зорж байна. За тэгээд та нартаа маш их баярлалаа. Тэгээд энд байгаа бас ээжүүдтэй онцгойлон бас хэлмээр байна. Та бүхэн маань одоо зүгээр нэг байдаг л нэг ээж биш шүү. Та нар маань яг нөгөө түрүү хэлсэнчлэн өөрийгөө хайрладаг, үр хүүхдүүдээ ч гайхалтай өсгөж хүмүүжүүлж чаддаг бүгд Queen Mama шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Баярлалаа. За энд ирсэн бас Queen Mama Group-ийн ээж нарт баярлалаа. Тэгээд нэгдэг хүмүүс үйл нэгдээрээ цаашдаас их олон төлөвлөгөө зорилго тавиад явж байгаа юм байна. Амар цэцэгтэй амжилт хүсье. За одоо бүгдээ өнөөдрийн чухал илтгэлүүдэд үргэлжлүүлцгээе. Дараагийн сэдэв бол зохилон тохиолдох асуудлууд болон арчилгаа гэсэн нэлээд бас чухал сэдэв байна. Тэгээ арчилгааны талаар бид нар бас хэр их сайн ойлголттой явдгийг, цаашдаа юун дээр анхаарах ёстой юм гэдэг талаар бидэнд энэ сэдвээр мэдээлэл өгөхөөр Хавдар судлалын үндэсний төвийн цэежний үндийн мэс заслын тасгийн эмч хөхний багийн гишүүн од баяр таныг тайцнаа урьж байна. За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За, өнөөдөр бол зохилон тохиолдох эмгэгүүд дээр нь заавал хорт хавдар биш те. Хөхөнд бол одоо маш олон төрлийн эмгэг өвчнүүд бол байдаг. Энэ нь бол одоо бүгд одоо хөхөнд одоо бий болсон зүйлийг бол хавдартай ойлгож болохгүй. Гэхдээ мэдээж хэрэг хавдраас ялгаа онцлох бол шаардлагатай гэсэн үг. За ер нь бол хөх гэдэг эрхтэн маань өөрөө манай болор эдний эмч маань бол нэлээд сайн одоо хөхний анатом, физиолог те энэ хавдар гэдэг өвчин чи ер нь яг яаж ямар патогенезээр үүсдгийг гэдгийг бол нэлээд сайн ойлголтыг бол өгсөн учраас би бол ерөнхийдөө энэ өвчин эмгэгүүд яг ямар өвчин эмгэгүүд байд юм бэ? Тэр дундаа хоргоо төрлийн эмгэгүүд бас яг ямар төрлийн эмгэгүүд байд юм байна гэдэг тал дээр бас илүү сайн ойлголт өгье гэж зорж байна. За юуны өмнө энэ олон эмгэгийн одоо яг надад яг аль нь байна гэж мэдхийн тулд мэдээж хэрэг эмэгтэй хүн бол хөхөө өөрөө маш сайн шалгаж одоо тодорхой хэмжээнд эмчид очиос өмнө за надад яг юу болж байна, миний хөхөнд одоо яг ямар асуудал байх гээд байна гэдгийг бол мэдэх боломжтой байдаг гэсэн үг. За энэ нь юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ текст дээр орвол яриа авчи. За тэгэхээр тэхийн тулд хамгийн чухал юм бол ердөөсөө л хөхөө өөрөө шалгах. Ходоод гэдэг эрхтэн бол одоо биеийн далд ходоо дэлүү те биеийн илд далд байдаг эрхтэн учраас төдийлөн бас ямар нэгэн өвдлөө барьлаа гэж мэдэгдэх бас боломж байдаг гэсэн үг. Харин хөх эсрэгээрээ хүний биеийн ил эрхтэн учраас эмэгтэй хүмүүс маань өөрсдөө хөхөө бас тодорхой хэмжээнд ямар надад асуудал байна гэдгийг оншилж бас урьдчилан оншилж одоо мэдэх боломжтой байдаг гэсэн үг. За ингийн тулд болохоор хөхөө өөрөө зөв шалгаж сурах хэрэгтэй гэсэн үг. За ер нь бол яг одоо би бол өөрийнхөө одоо эмч хүнийхээ үднээс өөрийнхөө жишээн дээр одоо ярихад бол манай үндэсний төв дээр ирээд үзүүлж байгаа ихэнх хүмүүс маань болохоор
хөхний ямар нэгэн эмгэгтэй эсвэл асуудалтай эсвэл ямар нэгэн одоо асуудалгүй ч гэсэн урьдчилан сэргийлэх байдлаар бол үзүүлэх гэж ирдэг, бид нарт ханддаг гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө ихэнх хүмүүсүүд маань ямар байдлаар ханддаг вэ гэж ирдэг гэхлээр за эмчээ ер нь миний энэ хөх нэг өвдлөө тэ. За эсвэл энэ зүрх нь мэддэхгүй байна, эсвэл яг хөх нь мэддэхгүй байна, яг энд л өвдөд байна гэсэн тэ. Нэг өвдөлттэй. За эсвэл яг хөхөнд маань нэг ийм бэрсүү тэмдрэгдээд байна гэдэг тэ. За тэгээд бид нар одоо ингээд тухайн хүнээс асуумж аваад үзлэгээ хийгээд тэ. За цаашлал нөгөө багшийн шинжилгээнүүдээ хийгээд за тухайн хүнд яг ямар эмгэг байна гэдгийг бол нарийн мэрэгжлийн төвшөнд бол одоо оншил зөвлөдөг. Гэтэл хүмүүс маань дандаа өөрсдөө нөгөө хөхөө буруу тэмтэрж, буруу шалгаж одоо нэг үздэг. Тэгэхээр ердөөсөө л хөхөө ердөөсөө л зөв тэмтэрж халахаас эхэлдэг гэсэн. За тэгэхээр зөв шалгаж тэмтрэх одоо энэ арга нь болохоор одоо бүр ингээд зөвлөмж болгоо гаргацсан ийм аргууд бол байдаг. За энийг болохоор ингээд 5 үе шаттайгаар бол за 5 степээр бол одоо ингээд заасан ийм арга байдаг. За хамгийн ихэнд бол ердөөсөө л тухайн эмэгтэй хүн маань толинд өөрийгөө харна гэж байгаа. За ташаанда гараа аваад за толинд өөрийгөө харах нь байна. За тэгснээрээ одоо дээшээ одоо дээд хэсгээ одоо нүцгэн байх үедээ толинд харна гэсэн үг. За тэгснээрээ одоо юуг анзаарах вэ гэхлээр мэдээж хэрэг миний одоо хөх маань хоёр талтай яг тэгш шимтэй байна уу? За хэлбэр хэмжээ нь ямар байна? За овоож тоосон зүйл байна уу? За өөр арсны ямар нэгэн өөрчлөлт, улаалт, өрөвсөл, татагдал байна уугүй юу гэдгийг бол одоо шалгаж мэдэж болно гэсэн үг. За хэрвээ ямар нэгэн өөрчлөлт ажиглагдах юм бол хамгийн чухал зүйл бол ердөөсөө л эмчид хандах ёстой. Тэгэхгүй одоо манайх өөрсдөнд гаргадаг нэг юм түгээмэл асуудлууд болохоор өчнөө хит их дамжруулсан хойно эмчид ханддаг. Ердөөсөө л эмчилгээний хамгийн чухал юм бол ердөөсөө л эрт онцлох. Энэ эмгэг гэдэг чинь хүний амьдралын явцад бол хизээл өсч болно. Залуу хүнд ч өсч болно. Настай ахмад настай хүмүүст ч өсч болно. Тэгэхээр бид нар бол эрт үед нь ямар нэгэн эмгэг заавал хавдар биш. Эрт үед нь онцлоод тухайн эмчилгээгээ одоо авч чадах юм бол мэдээж хэрэг төгс эмчилгээ болж чадна. Дээрэс нь хүнд эмчилгээнээс бас одоо сэргийлж болно гэсэн үг байхгүй. За хоёрдугаар алхам маань ямар алхам бэ гэхлээр ерөнхийдөө бол гараа дээшээ өргөнө. За хоёр гараа ингээд дээшээ өргөөд тэгэнгүүт хөхний хэлбэр хэмжээ маань тодорхой хэмжээнд маань өөрчлөгддөг гэсэн үг. За зураг байвал би үзлээ. За хоёрдугаар алхам маань болохоор ингээд түрүүн ташаандаа гараа аваад хөхөө нэг харах нь шүү дээ. Тэгэхээр бол хөх бол хэвийн хэмжээндээ яаж харагдаж байна те хэлбэр төрсөн ямар байна өөрчлөлт юу байна арсны улаалт өөрчлөлт байна уу хөхний толгой цаашаа татагдсан байна уу те тиймэрхүү зүйлүүдэд харна өргөд үзэхлээр нэгсэндээ байрлал өөрчлөлт гэсэн санаа. Тэгэхээр ерөнхийдөө аль нэг талдаа татагдах шинж тэмдэг юм уу эсвэл одоо өөрчлөлт ажиглагдах нь шүү дээ. За 3 дугаар алхам болохоор за 3 дугаар алхам нь болохоор ерөнхийдөө хөхний толгой, хөхний нөсөө тэсгийг ажиглана гэж. Цаашаа татагдсан байна уу? Хөхнөөс эмгэг шүүс шингэн гарч ийн ажиглана гэсэн үг. За ер нь бол хөхийг за 4 дугаар алхам маань хөвцсөн үедээ тэмдэрнэ гэж. Хөвцсөн үедээ яах вэ гэхээр хэрвээ баруун хөхөө тэмдэрч байгаа бол зүүн баруун гараа толгойнхаа арталтаа аваад нэгсэндээ зүүн гараараа тэмдэрнэ гэсэн үг. За яаж тэмдэрх вэ гэхлээр ер нь бол хөхөө дөрвөн байрлалд бол хувааж үзнэ. Гадна дээд хэсэг, дотор дээд хэсэг, дотор доод хэсэг, гадна доод хэсэг гэсэн юм байрлалд үзнэ. Тэгэхээр энийгээ дандаа нар зүв байдалтайгаар эргүүлж тэмдэрнэ гэсэн үг. Ялангуяа гарын долоовор, дунд, ядам гэсэн энэ хуруунуудаар ерөнхийдөө бол тэмдэглэлт хийх нь өндгөөр нь тэмдэрнэ гэсэн үг. Тэгэхээр бол ерөнхийдөө хөхний толгой нөсөө тэсгээс ахуулаад нар зүв тойрогтойгоор
тэмтэрнэ. Мөн төвөөсөө гадна тишээ чиглэлтэйгээр тэмтэрнэ гэсэн үг. За мөн дээрээс доош, доороос дээш гэсэн чиглэлтэйгээр мөн өвчнөөс хавирганы одоо сугны дунд чухам хүртэл гадна талаасаа өвчүүрөөгөө чиглэлтэй гэсэн ийм байрлалуудаар бол тэмтэрч шалганаа гэсэн үг. Тэгэхээр л ердөөсөө хүмүүс маань ерөөхдөө төвөмөл гаргадаг алдаа гэвэл ердөөсөө хөхөө маас нь одоо тэр чигт нь ингэж хавчиж за энэ дотор л нэг юм байгаад байна. Энэ дотор л нэг бэрсүү байгаад байна гэдэг. Тэгэхээр ерөөхдөө л нэг өсөндөө хөхнийхөө булчирхааг тэр аяар нь тэмдрээд байгаа учраас ямар нэгэн бэрсүү юм уу хавдрын юм уу яг эмгэг юм байгаа юм ба төдийлэн сайн одоо ялгаж чаддгүй гэсэн үг. Тэгэхээр бол ер нь бол урьдчилан сэргийлэх энэ скрининг арга дээр бол мэдээж хэрэг хамгийн чухал юм бол ачин шинжилгээний аргууд байдаг. Энэ хөхөө өөрөө тэмдэрч халах энэ аргууд маань болохоор хавсарсан байдлаар явах хэрэгтэй. Энэ бол мэдээж хэрэг урьдчилан сэргийлэх одоо үйлчлэг юунд болохоор бас нэлээд өндөр хувьтайгаар одоо туслах арга гэж бас явдаг байгаа. Тийм учраас энэ аргыг бол маш зөв өөртөө эзэмшээд авчвал одоо нэгсэндээ тухайн хүчнийг бас тодорхой хэмжээнд эрт илрүүлж боломжийг бол нэмэгдүүлнэ гэсэн. За дараагаар нь болохоор за бүхэнд ерөнхийдөө ямар зовлон тохиолдох юмгүй ямар асуудал байдаг юм бэ гэж ярив. За ер нь бол энэ цугласан эмэгтэйчүүд дундаас бол яг хөхний эмчид, хөхний нарийн мэрэгжлийн эмчид болон хөхний маммограмын шинжилгээ, хөхний яахан шинжилгээ хийлгэжсэн одоо хүмүүс бол байгаа бах тий. За тэгэхээр л ер нь бол одоо тухайн одоо хөхөнд үүсдэг эмгэгүүд бол олон янз байдаг. За одоо тэгээд хүн амьдралынхаа явцад одоо үзүүлээд за танд одоо хөхөнд чинь ямар нэг юм байна гэсэн болгонд бол одоо цочирдох хэрэггүй гэж хамгийн чухал зүйл. За ерөнхийдөө бол хөхөнд бол за уйланхай байна гэж байна. Уйланхай гэдэг маань нэгсэндээ хөхөнд шингэн зүйл агуулсан одоо уутрахыг одоо бүтцийг болохоор уйланхай гэж нэрлэж байгаа. Шингэн агуулсан. За энэ гадна талаас яаж тэмдрэгддэг вэ те? Нөгөө нэг сая миний 5 одоо энэ аргаар шалгахад ямар нэг юм тэмдрэгдлээ гэж бодъё. За тэгвэл энэ маань яг хавдар юм уу? Хавдар биш юм уу гэдэг бас өөрчлөн мэдэх боломжтой гэсэн. За тэгэхээр цист маань яах вэ гэхээр гадна талдаа их зөөлхөн тэмдрэгддэг байна. Тэгээд дараад үзэхлээр ингээд зөөлхөн цаашаа юм хонхоож байгаа юм шиг мэдрэгдвэл нэгсэндээ энэ уйланхаа бас байж болох нэ гэж бас бодох юм байна тий. За тэгэхээр уйланхаачих энэ эмгэгийг болохоор багцын шинжилгээ хийгээд үзэхлээр ялангуяа яахан шинжилгээ хийгээд үзэхлээр бүр илүү тод нарийн гардаг гэсэн. За гүнд байгаа тэр цаад байгаа цаана барилж байгаа энэ уйланхайг бол бас төдийлэн сайн одоо энэ хавдраас бол ялах бас боломж хэцүү гэсэн. Тийм учраас нөгөө нарийн мэргэжлийн шинжилгээнүүдийг хийлгэж онцлох боломжтой гэсэн. За ер нь бол уйланхай гэдэг маань өөр хавдар биш. Тийм учраас айхан байхгүй. Таны хөхөнд ер нь уйланхай байна гэж ер нь сонсч ирсэн бол энэс л ямар нэгэн байдлаар айх хэрэггүй гэсэн. Ер нь бол уйланхай хавдар болсон тийм тохиолдол ер нь бол бараг байдаг. Нэг хувьд нь болохоор энэ хавдар бас хижиглэгддэг юм байна. Ер нь бол энэ судалгаануудаас аваад үзэхлээр. Тэгэхээр л үндсэн эмчилгээ бол ердөөсөө нэг бас соруулна. Гаднаас нь яхаа амжилттайгаар соруулна. Ийхт мэдэгдэж байгаа уйланхайг бол ерөнхийдөө бол мэргэжлийн эмч бол хатгалт хийгээд тусаад 20 г ч юм уу 10 г-ын шприцээр хатгаад үзэхэд шингэн гарах нь. Ер нь бол шингэн нь бол олон төрлийн эмгэгтэй бас байж болно гэсэн. Жирэмсэн хөхүүл эмгэгтэйчүүд бас иймэрхүү юм тохиолддог. Тэгэхээр соруулаад үзэхэд бол ер нь сүү гардаг гэсэн. Ер нь сүү. За тийм ээ. За хоёрдугаар энэ фиброаденом гэсэн юм төрлийн хавдар байдаг. Энэ нь бол хоргүй. Тэгэхээр л хөх гэдэг эрхтэн маань өөрөө маш булчирхаад одоо булчирхаалаг эрхтэн. Дээрэс нь гормон хамааралтай гэж явдаг учраас эстроген дааврын нөлөөлөлтөөр эстроген дааврын өдөөлтөнд нөлөөлөлттэй юм булчирхаан дээрээс л ихэд энэ фиброаденом гэдэг юм хавдар үүсдэг юм байна. Тэгэхээр л энэ фиброаденомын үндсэн менежмент бол ердөөсөө хянах. Хамгийн чухал хийх юм бол ердөөсөө хөхн мэдэгдэж байгаа юм болгоныг шууд одоо юу гэдэг биопси хий. Эсвэл шууд авахул гэсэн юм бол байдаг.
Ягаад гэвэл эн чинь бэлгийн божилтын үед хөх ургаж одоо хөгждөг учраас энэтэй холбоотойгоор бол хөхөнд иймэрхүү төрлийн ийм хорвоо хавдрууд бол айгүй үүсдэг байхгүй. Тийм учраас залуу хүмүүс дээр бид нар аль болох ажиглах тактикийг барьдаг гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ бол маш удаан хугацаанд ургалттай явдаг хавдар учраас энэ бол ердөөсөө айхан байхгүй. Фиброидном хизээч одоо хортой хавдар болно гэсэн ойлголт бол байхгүй гэсэн. Гэхдээ мэдээж хэрэг нас агсын эмэгтэйчүүдэд бид нар дүрсийн энэ маань болохоор өөрөө хөхний маммограм, хөхний эхо шинжилгээнд бол илт ялгарч харагддаг. Ер нь бол энэ фиброидном байна гэж шууд дүрс анчлагын нэмж нарийн мэргэжлийн нэмж бол шууд тавих бас боломжтой байдаг гэсэн. Дүрс одоо тэр дүрслэлд өгж байгаа шинж тэмдгээр нь бид нар урьдчилаад энэ бол хоргүй байна гэдгийг бол мэдэх боломжтой байдаг байна шүү дээ. За тэгэхээр бол энийг ер нь бол гол менежмент бол ердөөсөө ажиглах хэрэгтэй юм байна. За тэгээд 15 орчим хувьд нь бол одоо өөрсдөө алга болт гэж үздэг. Тийм учраас ердөөсөө яаран ямар нэгэн мис ажилтар хийх одоо нэг 7 хэмжиж нэг огтл гэж ярьдаг тийм. Тэрэн шиг юм байгаа хүүхэнд бий болсон юм болгоныг бол энэ аваад байдгүй. Ягаад гэвэл залуу эмэгтэй хүнийг ялангуяа аль болохоор хөхний хөгжлийн бүрэн сайн цааш нь одоо гүйцэтгэл нь тодорхой хэмжээнд ажиллаж байгаа хэрэгтэй. Ягаад гэвэл энэ чинь өөрөө маш нарийн бүтцүүд байдаг гэж хэлсэн шүү дээ тийм. Тийм учраас бол энийг бол ажиглах тактик байдаг юм байна. Ахмад насны эмэгтэйчүүд дээр бид нар хичнээн фиброидном байна гэж одоо таамагласан ч гэсэн биопсын шинжилгээг бол заашгүй хийж явах хэрэгтэй гэсэн үг гэсэн доо оншоо 100% баталгаажуулах юм бол. Энийг яагаад гэвэл цаашаа бүр найдвартай хянах юм уу? Авах шаардлагатай байна уу гэдэг үүднээс бид нар бол нэгсэн доо биопсын шинжилгээг зөвлөдөг байна шүү дээ. За тэгээд дээрэс нь бол ер нь бол ахмад насны эмэгтэйчүүд дээр энэ фиброидном гэдэг зүйл маань байсан ч гэсэн айцтай байдаг. Тэ? Энэ хөгөнд нь ямар нэг юм байгаад байна гэдэг маань нэгсэнд бол айц байгаад байдаг. Тийм учраас бид нар бол тухайн хүнийг одоо юу гэдгийг одоо сэтгэл засал эмчилгээ гэх юм уу? Одоо тиймэрхүү байдлаар бол яг сэтгэлийн эмчилгээг бол бас давхар хийж болно гэж бас ойлгох хэрэгтэй. За тийм ээ. За 3 дахь болохоор энэ хөхний өвдөл гэдэг ийм асуудал байна. За хөхний өвдөл гэдэг маань өөрөө текстийн ерөөхдөө хэрэггүй дээ. Би нэг өөр яриа хийчих. За хөхний өвдөлт маань болохоор одоо ер нь бол масталгия, тэ, мастодиния гэж нэрлэдэг. Энэ бол латин грек нэрлэлээр, тэ. За тэгэхээр бол энэ би Америкийн нэг эмэгтэйчүүдийн клиникт хийгдсэн юм судалгааг бол одоо танилцуулж гэж бодож байна. За энд нь болохоор 1171 одоо эмэгтэйчүүд дээр ингээд хөхний одоо ийм өвдөлттэй эмэгтэйчүүд дээр хийгдсэн судалгаа. Тэгээд энэ дээр нь болохоор 69% нь болохоор тогтмол ийм таагүй мэдрэмж хөхөнд нь байнгын төрж явдаг гэсэн. Энэ нэг ийм зөөврөлтэй л байгаад байна шүү дээ. Нэгсэндээ хөх нь өвдөж байгаа юм шиг тийм. За тэгээд энд нь болохоор 36% нь болохоор эмчид үзүүлсэн байгаа. Энэ эмэгтэйчүүдийн. Нөгөө 69% нь болохоор ингээд зөөврөлтөй мөртлөө яваад байсан байна шүү дээ. За тэгээд 11% нь болохоор дунд болон түнээс одоо хүнд хэлбэрийн өвдөлт байсан байна. Заашгүй энэ хүн дээр одоо өвдөлтийн менежмент хийх хэрэгтэй юм эмэгтэйчүүд байсан юм байна. За тэгэхээр өвдөлтийг болохоор ерөнхийдөө бол нөгөө сарын тэмдэгтэй холбоотой мөчлөгтэй өвдөлт гэж эсвэл сарын тэмдэгтэй холбоогүй өвдөлт, мөчлөггүй өвдөлт эсвэл хөхний бус гаралтай өвдөлт гэж ерөнхийдөө ангилж үздэг. Тэгэхээр хамгийн чухал юм бол эхлээд ангилж одоо яг би яг аль төрлийн өвдөлт байна гүй юу гэдгийг мэдэх нь чухал гэсэн. Тэгэхэд бол болохоор энэ өвдөлтийг хөдөлдөг юм нэг хүснэгт байдаг. Тэгэхээр тэрийг одоо хүмүүс чинь нөгөө нэг менструацийн нэг юм юу хөдөлж бас явдаг шүү дээ. Одоо сүүлийн үед ийм аппликейшнуд хүртэл гарсан байгаа шүү дээ. За миний биений юм одоо эрт өгч гинэ гэдэг шиг яг тийм хүснэгтийг бас хөдлөө явал за би чи ер нь мөчлөгтэй өвдөлт надад байгаад байна шүү. Гүй гэдгийг бас мэдэж ялгаж болох нь шүү дээ. Мөчлөгтэй өвдөлт маань өөрөө зөнгөлн дандаа нөгөө нэг менструац одоо биений дааврын нөлөөтэйгээр зөнгөлн гүйцэтгэг. Учираас ерөнхийдөө өвдөлт гэдэг юм маань менеж хийх боломжтой гэсэн. Ер нь өвдөлтөнд бол хамгийн одоо бас нэг юм судалгаан дээр болохоор ийм өвдөлттэй хүмүүс дээр хийсэн судалгаан дээр болохоор одоо 85% одоо нэг хэсэг эмэгтэйчүүд дээр хийсэн судалгаан дээр тухайн эмэгтэйчүүд болохоор 85% нь болохоор
одоо энэ хавдар байх вэ гэсэн юм айцтай эмэгтэйчүүд байсан байна. Өвдөлттэй гэсэн мөртлөө тий. За энэ өвдөлт маань би одоо хавдар болцсон байх вэ гэсэн юм айцтайгаар үзүүлж ирсэн. Тэгээд тухайн эмэгтэйчүүд дээр шинжилгээ хийгээд, онцлогоо хийгээд үзлээ. Танд хавдар байхгүй байна гэдэг мэдээг дуулгаснаас дуулгасан. Тэгтэл тухайн эмэгтэйчүүд маань одоо ингээд тайвшраад айдас нь багассан. Нэгсэндээ өвдөлтөнд тэрийг дагаж багассан байх нь шүү дээ. Тийм учраас өвдөлтөнд хамгийн чухал одоо ердөөсөө зөвлөгөөл эхлээд сэтгэл санааны хувьд бол маш тайван байх хэрэгтэй байх нэ. Түрүүн манай болор эрдэнэ эмч маань хэлсэн те. Энэ өөрөө маш их дааврын бодисын солилцооны одоо өөрчлөлт энэ эрхт маань өртөж явдаг учраас бид нар сэтгэл санааны хувьд бол одоо тайван байх, стрессээс одоо аль болох өөрийгөө гаргаж сурах ийм энгийн зүйлээс ерөнхийдөө эхэлнэ гэсэн үг. Шууд одоо өвдөлтөнд одоо юу гэдгийг за одоо танд гормон эмчилгээ хийн, антибиотик эмчилгээ хийн гэсэн юм бол байхгүй. Ердөөсөө хөнгөнөөс хүнд рүү гэж хэлдэг. Үнэхээр энэ эмчилгээнүүд маань одоо хятад гэхэд одоо юу гэдгийг нөгөө уламжлалт одоо урмал те тан урмалыг зүү эмчилгээтэй хүртэл хослуулсан байдлаар эмчилгээ хийсэн юм судалгаанууд байгаа байхгүй тий. Тэгэхээр бол бүр их хүнд одоо тий энэ эмчилгээнүүд одоо стероид бус дааврын гаралтай бус үргэлжлэлийн эсрэг эмчилгээнүүдийг ялангуяа гэл хэлбэрээр түрэх гэж байгаа байхгүй хамгийн зөв менежмент өвдөлтөд нандах. Өвдөлт гэдэг маань өөрөө хавдрын одоо шинж тэмдэг одоо биш учраас аль болох сэтгэл санааны хувьд тайван байх, стрессээс өөрийгөө гарах, йога, бясалгал ч юм уу иймэрхүү юмнууд маань бол одоо маш сайн нөлөөтэй байдаг гэдэг ийм судалгаанууд хүртэл зөндөө байна. Тэгэхээр бол одоо ямар ч гэсэн хөхөөр өвдлөө гэвэл яг хөө мэдээж хэрэг би сая хэлсэнчлэн яг одоо юу гэдгийг энэ бол одоо циклтэй өвдөлт байна уу, циклгүй өвдөлт байна гэдэг эхлээд өөрөө ялгачих тий. Та одоо юу гэдгийг өөрөөсөө бид нар өөрсдөөсөө шалтгааллах зүйлүүд бас их байгаад байна шүү дээ. Нэгдүгээрт одоо тий өөрийгөө онцлохоос ахуулаад тий хэрхэн яаж хөхөө шалгах вэ? За дээрэс нь энэ яг өвдөлт маань надад үүсэж байгаа эмгэг маань энэ ноцтой байхаар байна уу, байхгүй байна уу гэдгээ ялгаж чадах юм бол эн чинь нэгсэндээ төрүүлээд бид нар ямар нэгэн мессежийг бас авах боломжтой гэсэн үг байна шүү дээ. Өөрчлөлт. За тийм байна. За тэгээд ерөнхийдөө бол яг хэсэг газрын буюу нөгөө циклгүй өвдөлт маань болохоор хөхний яг тоочны нэг хэсэгт голцоо зөнгөлн тохиолддог юм байна. За энэ нь ялангуяа энэ өвдөлтүүд маань гэхдээ бас энэ өвдөлтөн дээр бас нэг 5% орчинд нь хөхний хавдрын шинж тэмдэг байдаг гэсэн юм бас дутагдж байгаа. Тэгэхээр өвдөж байна би ноцтой биш юм байна гэж бас хэд бас бодож болохгүй. Гэхдээ тэхийн тулд ердөөсөө та сэтгэл санаанууд маш тайван надад асуудал байхгүй байна гэж мэдхийн тулд нэгдүгээр ялгая. Хоёрдугаар нарийн мэргэжлийн эмч таандий. Тэгээд шаардлагатай тохиолдолд тэр хөхний зураг авахуулъя. Хөхний эхын шинжилгээ гэдэг юмнуудаа хийлгэж. Үнэхээр тэр байхгүй бол нөгөө эмчилгээнүүд маань хөнгөнөөсөө хүнд рүүгээ чиглэнэ шүү дээ. За ер нь бол хүнд хэлбэрийн тэр өвдөлттэй эмэгтэйчүүд дээр бол мэдээж хэрэг одоо хавдрын эмчилгээнд хэрэгэлдэг хүртэл юмуд бас орж ирдэг. Тамоксифен гэдэг нэмийг хүртэл бид нар өвдөлтийн менежментэд бас хэрэгэлдэг гэсэн. Энэ нэгсэндээ л нөгөө эстроген дааврыг л одоо бууруулах, хориглох юмуд гэсэн үг байна шүү дээ. Тэрнтэйгээр холбоотойгоор энэ өвдөлтүүд бас үүсч болдог. Учраас тийм юмуудыг хүртэл хэрэгж болно. Гэхдээ энийг бол хизээч одоо эмчийн зааваргүйгээр хэрэгж болохгүй гэсэн санаа. За дөрөвдүгээр дээрдэх юм бол ердөөсөө энэ хөхний халдвар, хөхний өрөвсөл гэсэн юм байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энийг болохоор одоо хөхүүл жирэмсүүн өвдөлттэй одоо сүртэй холбоотойгоор үүсдэг өрөвсөл эсвэл одоо холбоогүй үүсдэг өрөвсөл гэж л ерөнхийдөө ангилж үздэг. Ер нь бол ихэнх тохиолдолд энэ хөхний мастит, хөхний өрөвсөл гэдэг юм бол дандаа хөхүүл жирэмсэн байх үедээ холбоотойгоор их үүсдэг. Тийм учраас ерөнхийдөө бол энд нь бол мэдээж хэрэг хөхний нөгөө арчилгаа, хөхөө хэрхэн хүүхдээ хэрэг зөв амлуулах те хөхүүлэх. За дээрэс нь хөхөө хэр сайн саах, хэр сайн нөгөө сулж гэдгээсээ бас айгүй их хамаарат байдаг гэсэн. Ер нь бол жирэмснээс өмнө аль болох хөхний тос толгойг наашаас гаргаж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй хөхний толгой цааш татагдсан эмэгтэйчүүдээр нөгөө сүү маань наашаа сайн гадагшиж чаддгүй гэдэгсээ болоод яг энэ асуудлууд аюул үүсдэг гэсэн.
Тэгэхээр бол ер нь бол хамгийн ихний ээлжинд өгөх зүйл бол ердөөсөө хүүхдээ сайн хөхүүл. За хоёрдугаарт үлдэгдэл сүүгээ сайн сааж гаргах гэсэн. За дээрэс нь хөхний толгойн арчилгаа айгүй чухал. Хүүхэд маань хөх явцдаа бас хүүхдийн нөгөө хөхний толгой хазах гэмтэх. За эн чинь эргүүлээд нөгөө нэг халдвар орох бас нөхцөлийг бас бүрдүүлдэг гэсэн. Сүү маань өөрөө ердөөсөө тэжээлт орчин. Бактери жинхэнэ үржих тэжээлт орчин гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас аль болох хүүхдийг одоо хөхний толгоогоо сайн хамгаалах нь байна те. Хөхний толгой, хөхний нөсөө бүрдлийн цаана болохоор одоо маш нарийн бүтцүүд байдаг байна шүү дээ. Тийм учраас ашигтай юм гэдэг чинь аюул чухал яригдах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За тийм байна. За тэгээд ерөнхийдөө бол мэдээж хэрэг энэ зөвлөмжөөс гадна үнэхээр бүр ингээд мастит болцсон ийм эмэгтэйчүүд төр мэдээж хэрэг бид нар хавсраад нөгөө нэг эмийн эмчилгээ бас явах шаардлагатай болдог гэсэн үг тийм. Хит их нөгөө нэг халдвар ингээд даамжраагүй үед нь бид нар одоо үрдсэн сэргийлэх антибиотик эмчилгээ гэдэг юм бас хийдэг. Гэхдээ мэдээж хэрэг боломжтой бол бид нар нөгөө бактериологийн шинжилгээтэй нингийн шинжилгээ гэдэг юм хийж яг эн чинь давхар нөгөө хүүхдийн ам залбироос бас халдвар авах боломжтой байхгүй тий тэрүүгээр дамжиж ихэд бас халдвар дамжих боломжтой учраас хүүхдийнхээ амны эрүүл хөвч гэсэн бас давхар хянж авах шаардлагатай гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол аль болох зөв үед нь эмчид хандаж үзүүлж яг өрсөл эхэлж ийн гэсэн шин тэмдэг тий улаалт өрсөл үүсчээ тий өвдөлт үүсчээ халуурал бий болж ийн гэж бодож эмчид мэдээж хандах хэрэгтэй. Шаардлагатай бол яахан шинжилгээ хийх хэрэгтэй. Яагаад яахан шинжилгээ зөвлөд байна гэхээр одоо жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүдэд бид аль болох нөгөө нэг хор хөнөөл багтай багжин шинжилгээний аргуудыг бас сонгож явах шаардлагатай гэсэн. Тийм учраас яахан шинжилгээ гэж яриад байгаа. За тэгээд бүр үнэхээр буглаа нэвтс ихтэй бол мэдээж хэрэг хавсраа тэр гуурс тавих ч юм уу одоо мэслийн эмчилгээ бол мэдээж хэрэг хүн шатнд нь бол явагдаж болдог байна. За ерөөдөө байна. За тэгээд яриад үед амар хэсэг байна л та. Гэхдээ гол нь дараагийнхаа эмчилгээтэй бас цаг авах болох байна. За баярлалаа. За одоо эмчилгээ авах баярлалаа. За гарын бэлэг. Гоё тийм. За одоо хэдийн ингэ. Эхний 3 ихтгэл явцсан. Одоо бүгд нэг жоохон гоё сэргэлт авъя. Тоглоно. Одоо энд сууж байгаа бүх хүмүүс оролцсон. Тэгээд энэ хоосон сандлууд руу урагшаа шахаж сууж болно шүү манайха. Хойгоор орж ирсэн хүмүүс яриа мараа гоё тод сонсыг гэвэл энэ урдуур зөндөө сандал хоосон байна. Тэгэхээр бүгдээрээ гоё наашаа шахаж суугаараа. Тэхүү. Тэр хойгоор сууж байгаа бүсгүүчүүд наашаа ойртоо сууж. Тэхүү энэ голд бараг 10-аад сандал байна. Энэгээр манай энэ баруун гар талд байгаа игнэ бол нэлээд сул байна. Тэгээ наашаа шахаад хүрээдэр. Хүмүүсээ ойртоо суугаараа. Тэгээ энэ шахад суугаад гоё игнэгээрээ нэг юм гоё юм хийн заяа одоо. За. Энэ урд нэг хүч чи өөрөө сууч юм урд. Тэг. За, урдлын бүх игнэн дээр хүн суугаа гэдэг. Манай илтгэгчд энэ урдаар сууж байгаа. Энэ голд хэн сууж байгаа. Одоо энэ юм чи дээр суугаараа. Та энэ багийнхантайгаа хамт багийн ажиллагаараа тоглоно. За. Тэг манай хаагаар сууж байгаа хүмүүс наашаа ойртоо сууж болно шүү. Зүгээр асуудалгүй. Тий. Босч ирээд тэг гол нь эн чинь нэг игнэгээрээ гоё тоглоом тоглох байхгүй сууж байгаа игнэгээрээ. Тий. Наашаа шахаад суучи. За дахиад одоо бүгдээр бас чухал хэрэгцээтэй хэд хэдэн сэдв үлдсэн байгаа. За тэгээд манай бас хүнтэй зочид ирнэ. Тэг өнөөдрийн арга хэмжээ гоё үргэлжлэн кофе брейк удахгүй явагдана. За наашаа шахаад суучвал их баярлахаар байна. За ингэж байгаа үргэлжлэн кофе брейк удахгүй явагдана. За наашаа шахаад суучвал их баярлахаар байна. За ингэж байгаа. Энэ нүүр нэгнэд ингээд 1 2 3 4 5 10 хүн сууж байна те. Чихрээ задлахгүй байсан да. За ингэ шүү манайхаа. Одоо ингээд яг харалдаа сууж байгаа игнэгээрээ чихэр барьцсан байгаа шүү дээ те. Урдалт нэг юм иштэй чихэр нүүр нэгнээ суудлын хүмүүстээ өгцөн байгаа байхгүй. За намайг дохоо өгөхөөр их л гэхээр толгой дээгүүр хоошоо явуулна. Хоошоо дамжуулна. Тэгээ дамжуулж явсаар одоо алгасж байгаа хүмүүс гараа сунгахаас өөр аргагүй те. Дамжуулж явж байгаад хамгийн хойтлын хүн өөртөө аваад сандал доогоороо буцаагаад явуулна. За. Тэгээ сандал доогоороо явуулаад хамгийн түрүүнд ирсэн игнээ ялтаа болно. Ойлгомжтой тий? За. Яг энэ хүмүүс бүрэн сууж байгаа игнээ бол нэлээ ялт байгуулах магадлалтай байна шүү. Тэгээ би урагшаа шахах гээд байгаа тийм учиртай байхгүй. Тэгээ манайхан хойноос урагшаа шахаад суучи.
Яа, урдаас явна. Тий. За бүгдээрээ игнэгээ дүүргээд сууч идэхөө. Дараагийн илтгэлүүдээ бас ойрхоноос сонсон гоё давуу талууд байна. За. Энийг гоё хөдөлгөөнд орчхоор илүү та хэд юмс анхаарал гоё сэргээд ирэх бах. Манай эвентийн зочтой. Гоё хөгжим явж ийл ингээ гоё биднэрт дэвсээд өгөөрэй. Шахаа сууч. За байж байгаа зүгээр. Техник үн хаана вэ? Тийм сууж байгаа хоо. За. Сая хараа. Игнэнд анхаарал тавьж шít манайхаа урагшаа шахаад одоо 4 танилцуулсан чи. Тэг манай энэ игнэнд бол 2 сандал хоосон байгаад шүү. Хойно сууж байгаа их чи наашаа суучулаас зүгээр. За. Тий. Тэгээ шахаад суучвал ялалт байгуулах магадлал өссөн шүү манайхаа. Ялагч игнээ шагнал авна шүү дээ. Тийм бэлэг өгнө. За. Гой шахаа сууцсан уу? За ингэ шүү. Намайг дохин өгөхөөр хоошо толгойн дээгүүр явуулна. Дээгүүр явсараар хамгийн хойтлын үнд очиод буцаа сандалтаагаар явуулна. Ойлгомжтой тий? За. Хамгийн уртлын игнэн дээр л чихэр ирэх ёстой. За, болгоомжтой тоглоор тонгоож монгохтой манайхаа сандал мандал мөргөө. Амжилт хүсье. Анхаар. Эхлэе. Явуулаарай. Чихэр унсан. Явуулаарай. Толгойн дээгүүрээ явуулаад. За. За. Буцаа сандалтаагаар явж ирсэн. Шинэ өрсөлдөө явж шүү. Явуулаарай. За. Ялагч баг тодорсон. За энд хоёрт орчлоо. За яах вэ? Зүгээр. За чихэрнүүд ирсэн. За баяр хүргэе. Та хэд бол сайн оролцлоо. За энд манай болроо өмчий сууж байгаа игнэ ялт байгуулсан. Ялагчдад шагнал гардуулъя. Гоё. Нэрстэй өрлөөр шагнаж ийн. За бусад амжилтаа оролцсон нүүрний игнэнийхэн мань чихрээ идэж болно. За. Баярлалаа. Удахгүй бүгдээрээ өглөө бас гэрээсээ гараад ирцгээсэн. Тун удахгүй бүгдээрээ кофе брейк ирнэ. Тэгэхээр энэс өмнө дараагийн сэдв бол хөхний маммограф болон хидавааны онцлогоо гэж юу вэ? Одоо бидний нөгөө нэг нэрлэлгээр рентген тийм. Энэ онцлогоо ямар ач холбогдолтой яаж бас хүрэлдэг вэ гэдэг талаар сэдвийг бидэнд танилцуулахаар Хавдар судлалын үндэсний төвийн дүрс онцлогооны тасгийн эрхлэгч анх заяа илтгэл өргөхөд бэлэн болсон байна. Алга ташлаар огтаа авъя. Алга ташлалт гоё сэргээ шүү бүгдээр ингэ бас давхар тий. Илтгэгчд маань урам өгнө. За анх цаа эмчтэй микрофон шилжүүлье. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бүгдөрөнтөө уулзж байгаадаа маш их баяртай байна. За түрүүн болор эрдэнэмч одоо эрдэмчид нар хөхний хөх гэж юу юм? Ямар бүтэц үйл ажиллагаатай ингэж ярьлаа. За хөхийг хэрхэн шалгадгийг одоо хөхөн тохиолддог зөнхлөн тохиолдох эмгэгүүдийн талаар ярьлаа. Тэгэхээр би одоо та бүхэндээ хөхний эмгэгүүдийг илрүүлдэг багажийн шинжилгээний аргуудын талаар товч танилцуулъя. За хөхний багажийн үндсэн шинжилгээний аргууд гэдэг бол маммограф, хөхний хитаваа онцлогоо, соронзын эрснаас томограф буюу имран шинжилгээ. Энэ гурван шинжилгээг хөхний одоо эмгэгүүдийн онцлогооны үндсэн аргууд гэж нэрлэдэг. За маммограф гэдэг нь ямар шинжилгээ гэхээр бага давтамжтай рентген туяаг ашиглаад хөхний зураг авж байгаа рентген шинжилгээний арга. За Монгол улсад анх 1996 онд Хавдар судлалын үндэсний төвд анхны рентген маммографи аппарат суурилагдсанаар хөхний одоо шинжилгээний одоо эхэлсэн байна. За ер нь бол маммограф маань өөрөө хөхний хорт тавдрыг илрүүлэх үндсэн арга. За ерөнхийдөө мэдрэг байдал буюу хөхний хорт тавдрыг илрүүлэх мэдрэг байдал бол 80-аас дээш хувьтай гэж үздэг. За маммографиг болохоор эртэлрүүлгийн болон онцлогооны гэсэн хоёр төрөлд хуваадаг. Эртэлрүүлэг гэдэгт юу орох вэ гэхээр зовиргүй эмэгтэйчүүд за урьдчилан сэргийлэх зорилгоор 40 нас жил тутамдаа сүүлийн үеийн одоо бидний одоо хилцэж байгаа удирдамжаар бол 35 наснд жилд нэг удаа маммографийн зураг авах. За хөхний өмнөгөөр өвчлөх эрсдэлтэй эмэгтэйчүүдэд хугацаа харгалцахгүй одоо нас харгалцахгүйгээр жилд нэг удаа
ахуулах. Энэ бол эрт илрүүлэг буюу скрининг маммограф. За онцлогоо гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр нөгөө хүүхэнд ямар нэг юм тэмдрэгдэх, хөхнөө сөвнөөс ялгадаас гарах, за ямар нэгэн зовир илэрсэн үед одоо онцлуулах зорилготойгоор ирж байгаа шинжилгээг бол бид нар онцлогооны маммограф гэж нэрлэдэг байна. За та бүхэн энэ зурган дээрээс харж байгаа бах. Тэр дээрээс тусж байгаа ягаан зураг бол ягаан туяа бол хөхний одоо нөгөө эрентгийн туяа. За хөхийг ингээд тодорхой юм пад гэж нэрдэг ийм шахаж өгөөд тэгээд зураг авдаг байгаа. Тэгэхээр үйлчлүүлэгч маммографийн шинжилгээнд ирэхдээ юуг анхаарах ёстой вэ гэхээр шинжилгээнд орох өдөр үнэртэй ус, тоос, ингэсэг, тайлх зэргийг хөх болон цээжний хэсэгт аль болохоор дөрөхгүй байвал сайн. Яагаад тэгэхээр тэр тоос болон тайлхны жижиг тэр тас би одоо жижиг хэсгүүд нь болохоор зургийн чанарт нөлөөлдөг. Эмгэг дүрс юм шиг харагддаг. Тэгж авагдах боломжтой гэсэн. За дээрэс нь эмэгтэйчүүд маань сарын 5-аас 6-аас 12 хоногийн дараа буюу дунд одоо үед нь зураг авахвал сайн. Энэ нөгөө төрөний болор эрдэнэ эмчийн ярьсантай хамааралтай нөгөө эстроген болон прогестерон дааврын нөлөөтэйгээр хөхний эдэд нь өөрт нь өөрчлөлтүүд орж идэг учраас сарын тэмдгийн үед юм уу сарын тэмдэг дөнгөж ирэхээс өмнө л зургийг аль болохоор авахгүй байл сайн байдаг. Яагаад гэвэл тэр үед хөхний эдэд өөрчлөлт орсон, хөхний эдийн нэгтрал ихссэн байдаг. Тийм учраас хөхний эдийн нэгтрал ихссэн үед зураг авахлахаар тэнд байгаа жижиг голомтод өөрчлөлтийг илрүүлэхгүй байх боломж бас байдаг байна. Тэгэхээр аль болохоор сарын тэмдэг ирснээс хойш 7-оос 12 хоногтой маммографийн зураг авах бол танд бол чухал байна. За мэдээж маммографийн зургийг бол мэдээж өндөр бэлтгэгдсэн мэрэгжлийн техник зураг авах хэрэгтэй. Маммографийн зургийг эцэст нь болохоор мэрэгжсэн дүрсэншлохооны эмч дүгнэлт гаргаж явуулдаг байна. За ерөнхийдөө маммографийн зураг гэдэг бол энэ байгаа. За эхний тэр хар зураг бол эрентгийн туяаг X буюу 90 градусаар тусгаж авсан зураг байна. Дараагийнх нь болохоор эрентгийн туяаг 45 градус тусгаж зураг авсан зураг байна. Эхний тэр хоёр зурган дээр харж байгаа хөхийг бол нилээдгүй шахаж дарж байгаа. Тэгэхээр хөхөн тодорхой хэмжээгээр өвдөлт бол мэдрэгддэг байгаа. Өвдөлт мэдрэгддэг. За бид нар бол хөхний эдийн нэгтрлаар нь ингээд дөрвөн бүлэг болгож хуваадаг. А, Б, С, Д. Энэ юугаар нь ангилж ийм гэхээр хөхөнд нөгөө түрүүний ярьжсэн булчирхаалаг эд аль зэрэг ихийг хамаарж байгаас нь шалтгаалаад энэ дөрвөн бүлэг тайлбарлаж. Ихэвчлэн эмэгтэйчүүд Б болон С төрлийн хөхтөө байх боломжтой. Энэ гэхдээ тухайн эмэгтэйн нас, за гормоны өөрчлөлт олон зүйлээс шалтгаалаад энэ хөхний эдийн нэгтрлүүд өөр байж болох нь. Тэгэхээр та жишээлбэл магадгүй одоо 25 таа бол D хэлбэрийн хөхтэй байж болно. За цэвэршлийн дараа 60-65 настай бол хөхний эдийн чинь өөрийнх нь булчирхаан үйл ажиллагаа дарангуулагдаж жижигэрсэнтэй холбоотойгоор A хэлбэрийн хөх рүү бас шилжиж болох нь байна. За энэ бол маммографийн зураг байна. Та бүхэн харж байгаа бах. За наадынх нь зүүн талын өх ихц болон хажуу байрлалын зураг байна. Зүүн өхний гадна дээд дөрөвний нэг хэсэгтэр сантиметр орчим хэмжээтэй хөхний хор тавдрын зураг харагдчихна. За ийм байдлаар бид нар хөхний хор тавдрыг, хөхний эмгэгийг илрүүлдэг байна. За бид нар ингээд авсан зургийг бид нар дүрсэншлохооны эмчнэр яаж өчтдөг вэ гэхээр за энэ ямар одоо шинжилгээний зорилготой байсан эрт илрүүлэг юм уу эсвэл онцлогооны маммограф юм уу. За дээрэс нь хөхний эдийн нэгтрлаар төрөний эдийн нэгтрлуудын аль нь байгаа юм бэ? Тэгвэл хэрвээ С болон D хэлбэрийн хөхний эдийн нэгтрэлтэй байх юм бол маммографийн мэдрэг чадрыг тодорхой хэмжээгээр бас бууруулждаг. За дээрэс нь хөхөнд эмгэг зураглал байна уу? За эмгэг зураглал дотор нь одоо маас байх нь байна, шохоожилт байх нь байна, бүтэц эвдрэл байх нь байна, тэгш бус хэмт байдлууд, за хөхөн дотор өөр лимфийн булчирхай байна уу, өөр ямар арсны зузаар байна уу, хөхний төвш татагдсан байна уу гэх мэтлэн. Дээрэс нь нэгдүгээр голомтод өөрчлөлтүүд байх юм бол эмгэгийн байршил нь аль хөхөн дээрээ хаана байгаа юм бэ гэдэг бид нар хэлэх хэрэгтэй байна. За дээрэс нь ахаад энэ хүн тухайн өвчтөн юм уу үйлчлүүлэгч өмнө нь маммографийн зураг авахулсан байх юм бол заавалчгүй өмнөх шинжилгээтэй харьцуулах хэрэгтэй. Тэгээ эцсийн байдлаар бид нар категоричилсан дүгнэлт өгөөд тухайн үйлчлүүлэгчтэй зөвлөмж өгөөд дараагийн клиникийн мэслийн юм уу бусад эмчнэр рүү илгээдэг байна. Тэгэхээр эцсийн категоричилсан дүгнэлтийн тандаар та бүхэндээ хэлээ. За
өмнөх шинжилгээтэй заавалчгүй харьцуулдаг байх нь шүү дээ. Манай зарим эмэгтэйчүүд өмнө нь зураг авахулсан мөртлөө одоо хэрэггүй болсон байх гэд гэртээ үлдээчлээ, эсвэл хайцсан байхгүй болсон гэд. Тэр хөх үргэлж байнга өөрчлөгдөж идэг учраас энэ өмнөх зургууд маш том одоо юу агуулж яадаг, одоо түүх агуулж яадаг. Тэгэхээр харьцуулах асар их шаардлагатай байдаг учраас өмнөх зургаа заавалчгүй эмчдэр эрэхтэй та барьж ирж байгаарай гэж бас хэлмээр байна. За дүгнэлт категорчлсан дүгнэлт гэж юу юм бэ? Бид нар энэ хөхний эмгэгийг одоо бид нар категорчлсан дүгнэлтүүдээр өгдөг. Нийтдээ 7 бүлэг 0, 1, 2, 3, 4, 5, 6 гэд. Ер нь бол категори ихээсээ бага руу эрсдэл хүчин зүйл нэмэгдэж байгаа буюу жишээлбэл 5 дээр баярац 5 дээр байх юм бол хөхний 25 дээр гэсэн л ерөнхийдөө үндсэнд онш гэсэн. Дүрслэл онцлогооны онш гэсэн. Энийг бол бид нар маммограф болон эхо эмран шинжилгээнд дээр бүгдэн дээр нь бол энэ категориор дүгнэлт өгдөг гэсэн. За категори 1 байх юм бол ерөөсөө тухайн хүнд эмгэг өөрчлөлт байхгүй буюу хэвийн өх. Энийг бол одоо тухайн хүн өөрийнхөө урьдчилан сэргийлэх үйлслийн дагуу явчин гэсэн. За категори 2 буюу илэрхий хоргоо түрүүний одоо эмчийн ярьсан нөгөө фиброаденома эсвэл цист тэр байх юм бол бид нар категори 2 гэж явуулчихдаг байна. Бас урьдчилан сэргийлэх үйлслэг маммографта тогтмол хамрагдаад явчихна. Категори 3 энэ дээр юу гэхээр богино хугацааны хяналт шаардлагатай. 3-аас 6 сарын дараа заавалчгүй үзүүлэх шаардлагатай гэсэн. Энэ яагаад вэ гэхээр хортой хавдрын эрсдэл тодорхой хэмжээнд буюу 2% хүртэл тэр голомтод байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энийг категори 3 гэж хэлээд та 6 сарын дараа заавалчгүй давтан маммограф хийлгээрэй гэсэн зөвлөмж өгөөд хүндээ явуулдаг байх нэ. За 4-р категори. 4-р категори бол ерөнхийдөө эрсдэлт хүчин зүйл бага хортой хавдрын сэжиглэх түвшин бага дунд их гэж ангилдаг. Ерөнхийдөө 2-оос 95% хүртэл хортой хавдрын сэжиг илэрсэн байх юм бол бид нар категори 4-лөө оруулаад багажин шинжилгээний тусламжтайгаар биопсын шинжилгээнүүд хийгддэг гэсэн. Эхо хяналттай биопси, маммографийн хяналттай биопси гэх мэтлэнгээр биопсын шинжилгээнүүд хийгддэг. За категори 5 гэдэг нь бол ерөөсөө 95%-аас илүү хортой хавдар гэдэг нь илэрхий гэсэн. Энэ дээр бол шууд биопсины залттай. За категори 6 гэдэг нь бол эдийн шинжилгээгээр хортой хавдар нь онцлогдсон хүмүүсийг бид нар категори 6 болгож ангилдаг байх нэ. За энэ дээр та бүхэнд юу гэж хэлэх гэсэн гэхээр эхний зурган дээр бол маш микро жижиг ийм одоо затсан ийм сахар шиг затсан ийм давс шиг ийм юунууд харагдаж байгаа. Шохожилтууд харагдаж байгаа. Дараагийнхтаар нь бол илэрхий хоргуу юм шохожилтууд харагдаж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр багжийн шинжилгээгээ бол одоо асар чухал. Яагаад тэгэхээр эдгээр шохожилтууд нь бийжээгүй үедээ бол тэмтрэгдэхгүй. Танд юус юу ч мэдэгдэхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр багжийн шинжилгээ, урьдчилан онцлогоо шинжилгээнд бол та бүгдийг тогтмол хамрагдаж явах хэрэгтэй л гэдэг хэлээд. Тэгэхээр эхнийх бол хортой хавдрын шохожилт байх нь. Шугам болон сегментийн дархалтай байх юм бол баярац 5 буюу бүр илэрхий ортой гэдэг нь тодорхой байх. За дараагийнх нь бол зүгээр секрецийн гаралтай хөхний паренхимд үүссэн шохожилт харагдаж байна. За түрүүний нөгөө хэлээд байгаа хөхний шохожилттой андуурагдаад байдаг юм түрүүний тэр нөгөө тайлх байх нь шүү дээ, тэ. Тэгэхээр тайлхгүй ямар нэгэн тосгүй байх үедээ зураг авахулж явах хэрэгтэй. За өмнөх зурагтаа бол заавалчгүй харьцуулна гэдэг бол чухлаа. Магадгүй түрүүний шохожилт өмнөх зурган дээр байсан уугүй юу? Эсвэл нэмэгдчих үгүй юу? Бөөгнөрч үгүй юу гэдэг ингээд харьцуулахад асар чухал байдаг учраас өмнөх шинжилгээнүүдэд та бүхэн дандаа хадгалж явах хэрэгтэй л гэж хэлмээр. За дараагийн нэг юу нь 3D маммограф гэж бас байдаг. Энэ бол ерөнхийдөө Монгол улсад Медипас Эрдэнэтэд байгаа. Дараа нь болохоор Япон Монголын хамтарсан эмнэлэг дээр бас 3D маммограф байгаа. Хавдар судлалын үндэсний төв одоохондоо бол 3D маммограф байхгүй байгаа. 3D маммограф гэдэг нь юу гэхээр эрдэнэтийн хоолойг олон өнцгөр ингээд тусгаал зураг авчиж байгаа юм шинжилгээний арга. Ерөнхийдөө 3D маммограф бол мэдрэг чанар илүү өндөртэй байдаг. Нэгтрэл ихтэй болон өөхий дамгаалсан хөхөнд бол жижиг хавдрыг илэрхийлэх одоо илрүүлэх чадамж өндөр байдаг. Голомтын шин чанарыг илүү сайн харуулдаг. Үнэхээр энэ хортой юу? Эсвэл яг хоргүй юу гэдэг энэ шин чанарыг илэрхийлдэг учраас 3D маммограф бол бас маш мэдрэг шинжилгээ байдаг. За дээрэс нь эргэн дуудах хувь бас бага байдаг байх нэ. За та бүхэн харж байгаа эхний зурган дээр тэр цагаан цагийн хажууд бол нэг тодорхойгүй хэсэг байгаа даа. Маммограф дээр болохоор тэгээс тодорхойгүй харагдаад байгаа мөртлөө эхон дээр тэнцээ ийм өнцгөлсөн
хэлбэртэй ийм хар төрс байгаад байна. Хавдар байж магадгүй байгаад. Тэгтэл 3D маммограф дээр энэ хавдар мөн байна гэдэг нь дараагийн энэ зургууд дээр харагдаад явчихж байгаа. Тэгэхээр 3D маммограф бол бас хөхний хорт хавдрыг илрүүлэх нэлээд өндөр мэдрэг тийм шинжилгээний арга байна. За энэ биш байна. За дараагийнх нь хөхний эхоны тухай та бүхэндээ хэлээ. Тэгэхээр маммограф бол түрүүн эрентгийн шинжилгээний арга гэсэн шүү дээ. Хөхний эхо бол өөрөө ямар ч тийм радиац буюу цацрагийн ачаал өгөхгүй шинжилгээний арга. Дээрээс нь хөхийг дарж шахаж ийм зураг авдаг учраас танд тийм өвдөлт зовиор өгдөггүйгээр бас мэдээж тухтай. За дээр бас дутагдaltaй талууд байдаг. За шинжилгээний талбай бол яг тухайн датчиг байрлаж байгаа хэсэгт дээр л харагддаг. Жишээлбэл маммограф бол хоёр хүйг хоёулангийн нэг дор зургийг аваад харьцуулан шинжлэх боломжтой байтал хөхөн дээр бол тэгж авагддаггүй, эхон дээр бол тэгж авагддаггүй байна. За тэгээд тухайн эмчийн ур чадвартай холбоотойгоор шинжилгээний цаг бол бас урт байж болдог, богино байж болдог ийм онцлогтой. За маммограф эхоны мен датчиг нь болохоор ерөнхийдөө 7.5 болон түүнээс дээш мегагерц давтамжтай юунууд дээр датчигаар бол зураг авдаг байна. За шинжилгээний техник маань ерөнхийдөө хөхний товчноос одоо нарны цацраг байдлаар гадагш болон дотогш чиглэсэн хөхний товчийг тойруулсан байдлаар дээрэс нь бүх талын өнцгөр дээрэс нь доошоо юм чиглэсэн байдлаар юу авдаг байна. Дээрэс нь тухайн өвчтөн за яг миний энэ хэсэгт л болохгүй байгаа гэдгийг тухайн хэсэгт нь дааччиг тавиад үзчих болдгоороо бас онцлог давуу талтай байгаа. За эхо шинжилгээний ач холбогдол. За яг үнэхээр уйлынхаа юм уу эсвэл уйлынхаа биш одоо идэрхийг бүтцтэй байна уу? Хавдруу хортой шинж чанартай байна уу? Хоргүй шинж чанартай байна уу? Нэгтрал ихтэй хөхөн дээр тэмтрэгдэж байгаа голомт нь хэрвээ маммографийн шинжилгээнд дээр илэрхгүй байгаа бол тий. За ялангуяа өсвөр насны охтууд тий охтууд за жирэмсэн эмэгтэйчүүд тийм байгаа одоо хөхөнд масс тэмтрэгж байгаад бол эхо шинжилгээг яадаг. За дараагийн нэг юм бол хөхний импланттай буюу хүн суулгацтай эмэгтэйчүүдийг бол илүү эхо шинжилгээнд хамрагдахыг бол одоо яадаг, санал болгодог. За тэгээд эхо шинжилгээнд хамгийн гол нь ерөөсөө эхо хяналттай эдийн шинжилгээ авахд бол эхо шинжилгээ бол хамгийн ач холбогдолтой байдаг. За зурган дээр та бүхэн тайлбарлая. За энэ бол хөхний толгооноос ялгадас гарч байгаа эмэгтэйчүүдээр урд нь энэ лактографи гэж хийдэг байсан. Хөхний товчруу нь тоцовчос шахаад сувг руу нь тоцовч бодис шахаад эрентгийн зураг авдаг гэсэн. Энэ шинжилгээний арга маань өөрөө бол асар их өвдөлттэй тухайн эмэгтэйд бол их зовиртой шинжилгээ байдаг гэсэн. Одоо аппаратын чадамж эдгээр сайжирсан учраас ерөнхийдөө энэ хөхний сувган дотор байгаа өөрчлөлтүүдийг бол бид нар дандаа хөхний эхо шинжилгээгээр онцлж байгаа гэсэн. Үндсэндээ лактографи бол хийхэ болцсон гэж ойлгож байна. За энэ түр харж байна. За их цайрлын маммографийн зураг байна. Хөхний арын зайд нэг 2 см орчим хэмжээтэй жигд нэг тод жигд ийм голомтод үүсгэр байна. Энэ бол одоо энэ дээр энэ фиброаденом уу аль эсвэл цист үгүүдийг ялгах боломж байхгүй маммограф дээр. Тэгтэл эхо шинжилгээнд дээр за энэ бол цист байна гэдэг нь бол ялгараа харагдчихж байгаа. За энэ дээрээс юу гэж хэлж байгаа юм гэхээр хөхний үндсэн шинжилгээний арга болон маммограф болон эхо шинжилгээг бол заавалчгүй хавсарч хийлгүүл илүү онцлогооны ач холбогдол сайтай өндөр гэж ойлгож байна. За энэ дээр харж байна эхогоор илэрсэн хорт тавдар энэ төв хэсэгт байгаа хамгийн артлын зургийн төв хэсэгт байгаа саарл 0.6 см хөхний цоргын нэвчлэлтэд өмнө байгаад байна. Маммограф дээр бас тодорхой харагдахгүй байна. Тэгэхээр юу гэж хэлэх чинь хэрэг та маммограф авсан бол заавалчгүй эхо шинжилгээ бас давхар хийх нь бол онцлогооны өндөр ач холбогдолтой. За бид нар хөхний энэ эхо шинжилгээнд дээр гарч ирж байгаа зүйлүүдийг бол нэлээд олон зүйлүүдээр одоо параметруудаар үнэлдэг. За хэлбэр нь ямар орон зайг яаж байгаа, гадаргуу нь ямар, эхо бүтцэн нь ямар, сүүдэрчлэлт өвчүүний гүү юу, за бүтцэн нь ямар байгаа даа ингээд эргэн тойрны эдийн хүртэл шалгах. За энэ та бүхэн харж байгаа. За хойтлын зураг байх тусмаа хортой байх шин чанар нь бол илүү харагдаж байна. За ийм олон төрлийн гадаргуугийн бас бүтцүүд байдаг байна.
За эхо бүтцүүд нь ямар байна? Түрүү ихнийх бол цист байна. Дараагийнх нь ингээд ийм олон шинжүүдийг бол доторх бүтцүүдийг эхо шинжилгээгээр харах бүрэн боломжтой гэсэн үг. За дээрэс нь бусад параметрууд байдаг. Үүнд нь болохоор тухайн голомтод эмгэгийн судасчлалтын байдал ямар байна? За эсвэл тухайн голомтод эмгэгийн одоо уян хатан чанар ямар байна? Жишээлбэл эластографигаар бид нар скороор үнэлдэг. Тэгэхээр хортой хавдар байх тусмаа тухайн голомтод эмгэгийн уян хатан чанар алдагдсан байдаг. Тэгэхээр эдгээр ийм туслах параметруудыг бас бид нар хавсарч үзэж болдог байх нэ. За хөхний эмрааны талаар та бүхэндээ товч танилцуулъя. Ерөнхийдөө 1980 оноос эхлээд л хөхний эмраан шинжилгээ хийсэн. Ялангуяа импланттай эмэгтэйчүүдэд ерөөсөө тооцохгүй зөвхөн нэг хөхийг шинжилдэг байсан байна. За 1987 оноос эхлээд хоёр хөхийг нэг дор шинжилдэг болсон байна. За контрасттай шинжилгээнүүд орж ирсэн байна. Ингээд олон параметрууд орж ирээд ер нь бол эмраан шинжилгээ нилээдгүй бол эрчимтэй одоо ингээд хөгжиж байгаа. Гэхдээ эмраан шинжилгээг бол толгой дараалан бас хүн болгоно хийдгүү тодорхой хэмжээний бас юунууд байдаг зарчмууд байгаа заалтууд байгаа гэж байна. БРКА гэдэг ялангуяа гений мутацтай холбоотой гений мутацийн эрсдэл үүссэн эмэгтэйчүүдэд 25%-аас илүү одоо эрсдлийн шалгуураар өндөр байгаа эмэгтэйчүүд бол эмраан шинжилгээ хийхийг бас зөвлөдөг. За 10-аас 30 наснда цэжний хэсгээр ямар нэгэн туяа эмчилгээ юм уу туяанд өртсөн эмэгтэйчүүдэд бол бас эмраан шинжилгээ скрининг эмраан шинжилгээ хийлдэг. Мөн доорх энэ хам шинжүүдтэй хүмүүст бол нэгдүгээр зэргийн төрөл тийм хүн байх юм бол эмраан шинжилгээг скринингээр хийхийг бол зөвлөдөг байна. Тэгэхээр эмраан шинжилгээ нь өөрөө харьцангуй юутай өртөг өндөртэй байдаг. За нэг яач вэ? Давуу тал нь болохоор засваргийн ачаалгүй байдаг. За эрентгийн шинжилгээний арга биш. Энэ бол эмра гэдэг бол соронзон оронд хөхийг оруулаад одоо авдаг тэр шинжилгээний арга багт. Тэгэхээр 3D боловсруулалт хийх боломжтой. За нэг хөхөнд бас олон төвтэй юм уу олон байралтай хавдрууд бас байж идэг. Тийм тохиолдолд эмраан шинжилгээ өндөр ач холбогдолтой. За хавдрыг илүү бодтойгоор буюу хавдрын одоо эцсийн оптимал тийм хэмжээг бол мэдэх бас боломжтой байдаг. За хоёрыг хөхийг зэрэг үнэлэх боломжтой. За цэжний булчинг үнэлэх өстой хавирнуудыг үнэлэх бүрэн боломжтой. За яг клиникт бол хамгийн чухал асуудал бол мэдцлийн цар хүрээг тогтооход бол эмраан шинжилгээ бол чухал ач холбогдолтой байгаад байдаг. Тэгэхээр цар хүрээ гэдэг нь хөхийг хадгалах уу ямар мэдцэл хийх үү гэдэгт бол энэ бол чухал ач холбогдолтой байдаг. За эмраа өөрөө бас хязгаарлагдмал буюу дутагдaltaй талууд байдаг. За түрүүн би хэлсэн өртөг өндөртэй байдаг. За мэдрэг чанар маммографтай харьцуулахад өндөр мөртлөө өвөрмөц чанар бас тийм хилдэлцтэй байгаад байдаг. Энэ нь болохоор нөгөө физиологийн дааврын ялгаралтай холбоотой одоо эмэгтэйчүүдийн хүнд өөрчлөлт ордогтой холбоотойгоор бас ийм хуурамч бас ийм тодорлоод бас үүсээд байдаг. За зөвхөн доош харж хөвтөх боломжтой эмэгтэйчүүд л хийх гэсэн үг. За том хөхтэй эсвэл тарган хүмүүсийг хөхийг бүрэн хамрахгүй байх боломжтой. Орон зай айдастай улсууд байдаг шүү дээ. Тухайн нэг юм жижиг хэсэг дортой харанхуй эсвэл дуу чимээнээс айдаг ч юм уу ийм улсуудад бол эмраан шинжилгээс тийм зохимжгүй байдаг. За доошоо хараад хөвтөх боломжгүй улсууд байдаг. Нурууны ямар нэгэн өөрчлөлттэй улсууд дээр эмраан шинжилгээ бол хийх боломжгүй байдаг. Монголд бол ер нь бол хавдар судлалын үндэсний төв бол эмраан онцлогоо байхгүй байгаа. Тэгвэл бусад эмнэлгүүдээр бол эмраан шинжилгээ байгаа. Хөхний эмраан шинжилгээ бол бас бүрэн бол нутагшиж бас арайхан чадаагүй байгаа тийм. Тэгвэл улам энэ бол сайжна гэдэгт бол би эргэлзэхгүй байгаа. За ингээд та бүхэндээ ингээд дутуу орсон тийм. За анхаарал тавьсанд бол баярлалаа. За урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд та бүхнийг идэвхтэй үргэлж хамрагдаж байхыг хүсье. Тэгээ бүгдөөрэнд нь эрүүлийн хамгийн сайн бүхнийг хүсье өрөө. За баярлалаа. Өнөөдөр манай арга хэмжээний тасалбарын хувьд хоёр янзын өснийг бүгд анзаарсан баг тийм. Энгийн тасалбар болон эхо харуулах үзлэгтэй тасалбар байгаа. Тэгээд эход харж байгаа үйл явц бол яг нөгөө талын танхимд явагдаж байна. Хоёр зэрэг хүмүүсийг хараад явж байгаа. Тэгэхээр эход харуулах үзлэгтэй тасалбар авсан хүмүүс бол тийшээ бас чөлөө цагаараа ороод явж олно. За одоо бүгдээрээ өнөөдөр манай арга хэмжээг
биднийг ингэж цуглаж эмчнэрийг энэ мэдээлэл өгөх боломжоор хангасан ивент тэтгэгчдийнхаа танилцуулгыг хүлээн аван сонирхцгоё. Богинохон товчхон та бүхэндээс хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэнэ гэж бодож байна. За үүн дээр бас та бүхэн өөртөө шаардлагатай дараа нь холбогдох хэрэгцээтэй мэдээллүүд байвал сайн тэмдэглэж аваад зураг хүргийг аваад яваарай гэж хүсье. Яг одоо Monster Trade компаниг төлөөлж Швейцарын Roche компани эмч төлөөлөгч Амар Жаргал бидэнд танилцуулгыг бэлэн болсон байна. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдөр цаг цаваа гарган ирсэн бүх хүмүүст баярлалаа. За юуны өмнө манай Roche компани одоо бид сая хөхний талаар зөндөө сайхан мэдээлэл авлаа. Яаж байдаг, яаж өөрсдөө онцлох уу гэх мэт. Одоо энэ одоо хэрэг хөхний хавдрагад онцлогдсон бол орчин үед энэ олон улсын түвшинд ямар эмчилгээ одоо явж байгаа талаар би одоо товчхон мэдээлэл өгөх гэж байна. За юуны өмнө Monster Trade компани бол Roche гэдэг том Швейцарын хавдрын эсрэг эмчилгээгээр хавдрын одоо хамгийн тэргүүлэгч ийм одоо компани байгаа. За манайд 2018 оны 6 сард орж ирснээс хойш энэ бүтээгдэхүүний үр дүн бол маш олон хүн дээр илэрж байгаа. Тэрийг одоо бид нар мэднэ. За орж ирсэн эмнүүд бол юу вэ гэхээр Herceptin буюу яг хөхний хавдрын байемчилгээ. Бид нар одоо дандаа байемчилгээ гэж зөндөө олон сонссон. Гэвч байемчилгээ гэдэг маань яг юу юм бэ гэдэг талаар одоо товчхон хэлэх гэсэн юм. За дараагийнх нь Avastin буюу Bevacizumab, Maptera буюу Rituximab. Ийм гурван олон улсад хэрэглэж байгаа эмийг бол Monster Trade компани Швейцарын Roche компаниас оруулж ирсэн байгаа. За одоо эдгээр 5 эмнүүдийн дэлгэрэнгүй гүйцэтгэе. За яагаад бид нар байемчилгээ гэж нэрлсэн гэхээр байемчилгээ гэдэг бол зөвхөн хаана хавдар байна тэнд очиж үйлчилдэг. Тентхийн одоо эсийн төвшөнд үйлчилдэг учраас бай гэдэг. Бусад эд эрхтэн юунд бол одоо ямар ч нөлөө үзүүлдэг. Тийм учраас хамгийн үр дүнтэй байдгийг. За нэгдүгээрт Herceptin буюу Trastuzumab хөх болон ходоодны хорт хавдрын байемчилгээ. Target therapy гэдэг нь угаасаа яг байемчилгээ гэдэг юугаар явж байгаа. Дараагийнх нь Bevacizumab буюу 7 төрлийн хорт хавдрын эмчилгээнд хэрэгэлдэг. Өндгөвч, умаа хүзүү, бүдүүн шулуун гэц, бөөр, уушиг, тархины хорт хавдрын байемчилгээ буюу Bevacizumab. За лимфи хавдар, Hodgkin бус лимфома буюу цусны хавдрын байемчилгээ буюу Rituximab буюу Roche-ро Maptera гэдэг ийм одоо эмнүүдийн талаар товчхон мэдээлэл өгье. За Trastuzumab гэдэг маань Roche-ийн одоо хамгийн гол бүтээгдэхүүн бөгөөд ер нь энэ Roche компани яагаад энэ хавдрын эсрэг эмчилгээг нэгдүгээр тавьсан гэвэл бүх эмнүүд дандаа судалгаан дээр суйрлагдсан. Судалгаан дээр суурлагдсан гэдэг маань тэр эмийг үргэлж одоо апдейт хийж явдаг, үргэлж одоо тэр нь судалгаагаараа өөрчлөгдөж байдаг ийм байдаг юм. За хоёрдугаарт нь ямар үйлчилгээтэй байдгийг гэдэг талаар харж байна. За нэгдүгээрт энэ Herceptin 440-тэй 150-тай гэсэн 2 мг-тай тунтай байдаг. За энэ маань хөхний үсэрхийлсэн хорт хавдар HER2 эерэг буюу эсийн төвшөндөө HER2 гэдэг эс нь нэмэх гарсан тохиолдолд хэрэгэлдэг байгаа. Мөн одоо хөхний эрт үеийн хорт хавдар мөн хожим үеийн ходоодны хорт хавдрын эмчилгээнд хим эмчилгээтэй хавсарсан буюу дангаараа хийж болдог байна. За яагаад бид нар HER2 гэж байгаа юм гэхээр нэгдүгээрт энэ HER2 гэдэг эс дээрээ бай болгож очиж тэр HER2 эсийг одоо хавдрын эс болж хувирсан HER2 эсийг устгаж өгдөг байгаа. За энэ маань их хэмжээгээр ялгараад ирэхээр эмгэг болдог. Тийм учраас эмгэг байсан тэр хавдрын эсийг устгаж өгдөг учраас target therapy буюу бай эмчилгээний одоо юу гэдэг эмчилгээ болж өгсөн байна. За нийт хөхний хорт хавдрын 18-аас 20% нь ер нь HER2 нэмэх эмгэгтэй байдаг учраас энэхүү бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг байна. За хамгийн анхны байемчилгээний нэг бөгөөд яагаад энэ дотор нь байемчилгээ нэрлсэн бэ гэхээр хүний биеийн моноклонал эсрэг бит гэж байгаа. Өөрөө моноклонал эсрэг бит учраас одоо ямар үйлчлэгээтэй байдаг гэдгийг та бүхэн харж байна. Нэгдүгээрт хавдрын эсийг ангиогенезийн саатуулна, апоптазыг идэвхжүүлнэ, мөн хавдрын эсийг улмаар өхүүлдэг юм үйлчлэгээтэй байна. За энэ бол маш олон судалгаагаар үр дүн одоо илэрсэн. За үйлчлэх механизмыг харж байна. Яг одоо байемчилгээг тариулахаар тухайн хавдар хаана байна тэнд нь очиж эсийн төвшөнд нь
очиж үйлчлээд улмаар хавдрын тэр тижээж байгаа суцыг тасалж өгч хавдрын эсийг хорттой эсийг устгаж өгдөг ийм үйлчлэгээтэй гол механизм байна. Тэгэхээр ямар үр дүнтэй байна гэдгийг та бүхэн харж байгаа бах тийм ээ. За үйлчлэх механизм сая хэллээ. Хэр 2 гэдэг тэр эсийн төвшөнд хэр 2 гэж байна. Энэ нь бол угаасаа бидний хэлээд байгаа нөгөө хавдрын эсийн маань хавдар болж хуурж байгаа энэ эсийг хэлж байгаа. За энэ эсийг устгах зорилттой. За хэр 1 хэр 3, хэр 4 гэсэн эсүүдээс харагдж байгааз тэгвэл дараагийн бидний оруулж ирж байгаа юм бол бас энэ эдгээр эсүүдийг устгах зорилттой хавдрын эсүүдийн устгах зорилттой хавдрын эмнүүд дараагийн юм орж ирэх юм. За энийг бол бид нар түрүүн болроо юмч ярьсан яг эсийн төвшөндөө фиш аргаар өсгөөд ингээд хавдрын эс маань ийм байна гэд ингээд илрүүлдэг. За энэ эсийг маань бид нар яг устгаж өгдөг юм үйлчлэгээтэй байна. За нэгдүгээр энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орцсон байгаа. Мөн манай эрүүл мэндийн сайдын бас зайлшгүй эмийн жагсаалтанд орсон хавдрын өдөртөмж буюу хөхний хавдрын эмчилгээ онцлогооны өдөртөмжинд үндсэн эмчилгээний нэгээр тодорхойлогдсон. Ер нь эдгээр эмээр хэрэгэлсэн өвчтнүүдийн маань 84% нь эдгэрдэг гэсэн ийм тооцоолттой олон улсын түвшинд байдаг юм байна. За энэгээр харж байна 5102 өвчтөнд хийсэн судалгаагаар бол амьдралын насыг 69.3% нь нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр хорт хавдар гэдэг маань эмчлэгддэг өвчин гэдэг нь харагдаж байна. За яагаад би түрүүн олон улсын стандарт болсон юм бэ гэж харагдаж байна. Энд бол жишээлбэл Европын хавдрын холбоо ESMO, NCCN, Saint Gallen тэгэхэд Оросын хавдрын онкологийн холбоо зэрэгт бол дандаа трастузумаб буюу уг эмийг алтан стандарт гэж олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг байх нь. За энийг бол адювант болон нью адювант эмчилгээнд хоёуланд нь хэрэгэлдэг. Дараагийнх нь эмчилгээнд бол химийн эмчилгээтэй цуг гэж болдог гэсэн. Химийн эмчилгээндээ эдгээр эмнүүдтэй цуг хавсран хийвэл илүү үр дүнтэй эдгэрэх магадaltaй гэж. За бидний энэ жил оруулж ирж байгаа юм бол туслаар бид нар 60-аас 90 минут найруулаад 60-аас 90 минут туслаар хийдэг бол дараагийнх нь шууд сабкат буюу бидний шууд арьсан доор тарихаар энэ маань яад гэхээр өөрөө шингээ ирдэг, шприцтэйгээ ирдэг шууд булчинд буюу зөөлөн подкошна хийж өгдөгөө, арьсан доор хийж өгдөг. Тэгэхээр өндөр тунтай бидний тарьдаг 440-тай бол 600-тай өндөр тунтай тэгээд арьсан доор тарьж хэрэгэлдэг ийм юмнууд орж ирж байна. За дараагийнх нь ритуксимаб гэж ярьсан Рошийн бас лимфи хавдарт хэрэгэлдэг байна. За мөн эра буюу бидний нөгөө хэрлэг төст үений өрөвсөлд хэрэгэлдэг. Мөн вигнерийн грануломатоз гэсэн эдгээр оншинд хэрэгдэг. За зурган дээр харж байна B cell гэж лимфоцитийн B cell дээр очиж үйлчилж тэрийг устгаж өгдөг CD20 гэдэг нь манай ритуксимаб байгаа. Энийг бас байгаа болгож устгаж өгдөг учраас бай эмчилгээ гэж нэрлэгдсэн. Бас өөр хэлбэрийн буюу арьсан доор тарьдаг 1400-тай орж ирэх гэж байна. За бидний 7 төрлийн хорт хавдрын юунд хэрэгэлдэг австин буюу өнөөдрийн байдлаар 400-тай 100-тай гэсэн хоёр савлгаатай ийм тариа байна. Бас хүүтэн хэлхээний шингэн юм байгаа тариа байгаа. За нэгдүгээрт юунд хэрэгжилж байна гэдэг нь 20 эерэг клиник судалгаа гэж байгаа. За бид нар харж байна. Бүдүүн шулуун гэдэс уушиг хөх бөөр эмэгтэйчүүдийн юу байна? Өндгөвч байна, тарих. За эдгээр 7 төрлийн эерэг клиник судалгаа нь жил болгон ингэж судалгаагаараа өөрчлөгдөж сайжирж явдаг байна. За нэгдүгээрт глиобластома буюу тархины хорт хавдар дээр авастиныг бол тарьдаг байна. Хоёрдугаарт нь бас cervical cancer байна. За умаа хүзүү, сав, хөхний, мөн бөөрний, жижиг эст уушигны, тэгээд бүдүүн шулан гэдсний гэсэн эдгээр 7 төрлийн эрхтний хорт хавдрын бай эмчилгээ юм аа. За Roche компани 2004 оноос эхлээд 2014 он хүртэл яг эдгээр 7 төрлийн судалгаан дээр маш их ажиллаж судалгааг бол approval нэг Америкийн FDA гэдэг штэ хүнсний FDA судалгаагаар бүгдээр approval авсан буюу зөвшөөрөгдсөн, хүлээн зөвшөөрөгдсөн гэж ярьдаг. За тэгээд
14 жилийн турш сүүлийн 14 жилийн турш яг энэ одоо Австиныг тарьснараа дэлхийн 35 оронд 2 сая өвчтөн бүрэн эдгэрээд одоо хяналтандаа явдаг гэсэн ийм тооцоо байдаг байна. За яаж одоо үйлчлэлт юм бэ гэдгийг харж байна. Нэгдүгээр Австин тариулж байгаа тохиолдолд хиймтэйгээ цуг юм уу одоо дангаараа тариулж байгаа тохиолдолд 21 хоногийн зайтай. За ингэж хийж байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр яг хавдрыг тэжээж байгаа судсан дээр очиж үйлчлдэг байна. За бид нар мэдж байгаа VGF гэдэг энэ хавдрыг тэжээж байгаа судсыг очиж одоо тэрэн дээр нь очиж үйлчилснээр амьдрах чадварыг нь одоо энэ VGF одоо өндөр байвал тавилан муу байдаг. За тэгвэл манай Австиныг тариулснаар нэгдүгээр хавдраа тэжээж байгаа судас руугаа дайралт өгөөд улмаар тэр судсыг тасалж өгдөг буюу хавдар тэжээгдэх судасгүй болоод ирэхээр өгчөж ирдэг. За жижиг үсэрхийллүүд бол бас одоо шууд Австиныг тариулсан дараа бол зогсдог байгаа. Мөн одоо шинээр судас үүсхийг нь хоригдж өгдөг. Тийм одоо гайхалтай бүтээгдэхүүн байна. За түрүү ярьсан хим эмчилгээ болон дангаар нь тарьж болдог. За хим эмчилгээнд дээр бол эмч нар маань одоо яаж тарьдгийг мэдэх бах. За дараагийн Рошийн нэг одоо бүтээгдэхүүн бол Розофин буюу цифраксон. За энэ цаанаасаа 24 цагт нэг удаа тарьдгаар онцлог. Өөрөө 5 литрийн ус малтай ирдэг. За энэ маань өөрөө бактерицид буюу бактери устгах өндөр идэвхтэй. За энэ маань одоо бас одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй эмийн жагсаалтанд орсон бүхий л төрлийн бактериудад үйлчилдэг. Ялангуяа анаэробны бактерид бас одоо үйлчилдэг. За хэрэглэх заалтууд нь ойлгомжтой антибиотикийн заалтуудтай адилхан. За ялангуяа манай одоо мэс заслын дараа маш үр дүнтэй байдаг. Одоо мөн одоо энэ шээс бүр бэлгийн замын өвчин мөн бэлгийн замын халдвард бол маш сайн байгаа. Ялангуяа бэлгийн замын одоо халдвар авсан өвчтнүүд маань маш одоо завгүй байдаг улсууд учраас 24 цагт нэг удаа тариулаад явхад айгүй эмчилгээний үр дүнтэй байд юм байна. За эдгээр заалтанд бол хэрэгэлдэг байна. За бид нар фармакокинетикийг харахад бол хамгийн өндөр нэвчтэстэй буюу хамгийн сайн үр дүнтэй байдаг. За яаж тарьдаг юм бэ гэвэл энэ маань судсаар хийж болно. Лидокаинт булчин тарьж болно. Мөн бүр 100-ийн натртай туслаар хийж болох нэ. За гол одоо үр дүн юу гэхээр гол нөгөө хэрэглэх заалт нь юу гэхээр кальцтай цуг хийж болдгоо. Ягаад гэвэл тунцчлалт үүсдэг. За эдгээр мэдээллүүдийг захиалга өгөх буюу дараах имэйл вебсайтаас харж болно. За та бүхэнд өнөөдөр илтгэлийн минь сонссонд бас баярлалаа. За баярлалаа. За энэ бол ивент тэтгэгчдийн мэдээлэл байлаа. Одоо бүгдээрээ нэг видео дараагийн хэсэг Med Монгол гэсэн спонсор байгууллагын видеог та бүхэнд хүргэе. За энэ богино видео байгаа. За дүрс одоо таацсан. За ингэ энэ видео бэлэн болж байгаа хооронд бүгдээрээ кофе брейк яг одоо цайны цаг 20 минутын дараа эргээд танхимдаа цуглахыг хүсье. Бүртгэлийн хэсгийн цаатлаар хаалга нээлттэй байгаа. Та бүхнийг очиод кофе цай уугаад жоохон сэргэлт авч байгаа бүгдээрээ эргээд уулзцгаая. Тэгээ одоо бол цөөхөн эдийн сонирхолтой илтгэлүүд үлдсэн байна. Тун удахгүй эргээд уулзъя.